Comms хаагдахад хүн амжаа саналаа өгөөрэй. Ардапаараа ороод эсвэл тэндээс цаасан хэлбэрээр аваад бөглөөд өгөх боломжтой байгаа. Тэг бүртгүүлнэ. Тэнд бүртгэл нь хаагдахад тий. За эртлийн бүртгэл маань хаагдлаа. Манай тооллогын комиссийн бэлэн болсон бол эрс бүртгэлийн мэдээллийг тайзнаа гарч ирж өгнө үү. За сайн байцгаана уу. Мөнх оргил захиралтаа баярлалаа. За юуны өмнөд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 24:02 дугаартай төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолын дагуу крипто үндэстэн хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлыг зарласан бөгөөд тоолохын комиссийн дараагаар Art Security зүүн цаасны компани хуулийн зөвлөх бэм гэрэл миний бие ажиллаж байна. За өнөөдрийн хурлын дэгийн дагуу тоолохын комиссийн бүрэлдэхүүнээс хурлын эрсийн баталгаажуулалтыг та бүхэнд танилцуулъя. 2024 оны 4 сарын 24-ний өдөр зохион байгуулагдж буй крипто үндэстэй хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал нь компани тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67-гийн 3-1, 67-гийн 3-2 дугаар заалт болон 69 дугаар зүйлийн 69-ийн 1 хэсгийг үндэслэн тогтоох нь. За крипто үндэстэн хувьцаат компани нийт гаргасан 113,212 ширхэг ингийн хувьцаа байна. За үүнээс саналийн эрхтэй 102,184 ширхэг ингийн хувьцаанаас 59,723 ширхэг буюу 58,45%-ийн эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцож байна. За энд компани тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69-ийн 1-д заасны дагуу үндэслэн тус хурал нь хүчин төгөлтөр тооцогдож байна. За ингээд хурлын дэгийн дагуу энэхүү хурлыг нээнүү хэмээн крипто үндэстэн компани хурлын дарга гавыг таныг урьж байна. За энэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр крипто 7 хоног гэдэг крипто week гэдэг бид нар арга хэмжээ явуулж эхлээд 3 дахь өдөр маань эхэлж байна. Тэгээд та бүгдэд ардын мэдээ гэдэг юм сонин хүргэсэн байж байгаа. Тэгээд өнөөдрийн хөтөлбөр бол мөн тэр сонин дээр байгаа шүү. Өнөөдөр ер нь бол энэ криптотойгоо холбоотой ард койны энэ бүрдүүлээд байгаа экосистем тэгээд Монголд болон дэлхийд энэ блокчейн болон крипто гэдэг энэ зах зээл нь хэрхэн яаж явж байгаа талаар манайхаас гаргасан байгаа төслүүд одоо iDAX-тай холбоотой, DAX-тэй холбоотой, Ardmoney-тай холбоотой, Artcoin-тай холбоотой бид яриа хилцүүлгүүд хурлуудыг бол зохион байгуулж байгаа. Тэгээ мэдээж хэрэг ийм крипто үндэстэн гэдэг энэ хамгийн дэлхийд одоо хамгийн анхны
нээлттэй 2017 оны 12 сард байгуулагдсан одоо энэ хажууханд энэ ресторанд бид нар нэг 100-аад хүн цуглараад 5 сая төгрөг нийлүүлээд ийм крипто үндэстэн гэдэг ийм санг ер нь хуулинд байхгүй жүуч байхгүй ч гэсэн хамаагүй мөнгөө нийлүүлээд хувийн дансаар оруулаад биткойныг олборлолт гэж майнинг гэж юу гэдгийг хийгээд үзье. Тэгээд биткойноо цөмөрө хүмүүстэй ингээд тараагаад үзье. Тэгээд монголчууд бүгдээрээ тухайн үед бол арай л давлуун сэтгэжээс бүгд нэг биткойнтой болчихъя. Тэгээ Монгол дэлхийн одоо хамгийн баян улс болчихъя гэдэг ингээд зорилго дэвшүүлсэн. Тэгээ тэр зорилго маань хаанаач хүрээгүй л дээ. 2017 оны 12 сард шүү дээ. Тэгээ 20 онд бид нар нээлттэй Булган ундраг гэдэг компанийг аваад тэрнтэй энэ санд байсан хүмүүс хөрөнгөө нийлүүлэхгүйгээд нөгөө 5 сая төгрөгөө ишээгээ нийлүүлэх юм санаачлага гаргасан. Дийлэнх маань дэмжиж орсон. Тэгээд крипто үндэстэн гэдэг хувьцаат компани болох ажиллагаа эхэлсэн байна. Тэгээ өнөөдөр бол Монголын хөрөнгийн бирж дээр BUN гэдэг нэртэй хувьцаа зарагддаг байсан бол CNF гэдэг Crypto Nation Fund гэдэг юм тикертэй арилжаа явагдаж байгаа. Өнөөдөр крипто үндэстэн гэдэг энэ хувьцаатай компани үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр, Лондонгийн хөрөнгийн бирж дээр, Хонконгод ETF буюу Exchange Traded Fund-ууд биткойн дөнгөж 4 жилээс эхлээд зөвшөөрлөө аваад ажиллаж эхэлсэн бол монголчууд бид нар бол нэг юмыг хийж чадсан. Юу гэхээр хамгийн түрүүл залхаж чадсан. Бүр хаа байгаа 2017 тэгээ 2020 он. 2023 онд Нью-Йоркт ETF гарч эхэлсэн. Лондонд саяхан энэ онд 24 онд батлагдсан. Хонконгод бас одоо тийм төрлийн биткойныг дагдаг тийм хөрөнгө оруулалт хийдэг сангууд бол сая зөвшөөрлөө аваад ингээд ажиллаж эхэлж байна. Харамсалтай нь бид нар төрүүлж хөдөлсөн байж аж нөгөө хүчтэй хөдөлсөн байж аж хамтдаа байж бүх нийтээр илүү олуулаа байж чадаагүй. За энэ бол талдаа одоо асуудал байгаа баг. Тэгэд энэ дээр бол одоо монголчууд бид бол нөгөө 21 онд энэ крипто гэдэг үзэгдлийг за бараг л 99% лөөр гэдэг ойлголттой болж авсан. 21 онд. Яг гэвэл нөгөө гарч ирсэн тэр олон төслүүд, багууд арай л дэндүү романтик байдлаар ингээд санаагаа танилцуулаад энэ зураг телевизэрийн билборд одоо энэ талбай тойрсон самбаруудаар реклам явуулж байгаа. Нөгөө нэг арткойн дээр орж ирсэн байсан нэг хагас их 80 төгрөгийг 50-60 хуваас. Тэгэд мөнгө алдсан. Тэгээд тэрний давлгаа нь нөгөө биткойн болон бусад одоо дэлхийн крипто хүүтрэлээ өвөлтөд давхцсан. Намар нь болсон, өвөл нь болсон 3 жил бид нар нөгөө хүмүүс бол мөнгөө алдсан. Зарим нэг буруутай нөхдүүд бол хэлээр гарсан, зарим нэг нөхдүүд маань одоо шалгагдаж эхэлсэн. Тэгээд энэ маань ер нь бол ингээд айгүй тийм хүнд 3 жилийг бид нар 21 оны зунаас эхлээд давж эхэлсэн. Нөгөө зунаас эхлээд 21 оноос хойш ингээд дэлхий дээр биткойн криптонууд унаад байсан. Арткойн бол бас одоо нөгөө хөөсрүүлээ айцсан шүү дээ бас. Гинт нөгөө монголчууд бүхлээрээ орж ирж хашуур бүх инфлюенсерүүд орж ирээд тэгээд хөөсрөөд ингэж унж эхэлсэн. Бид нарын сүүлийн 3 жилийн фокус бол арткойно буюу одоо Монголын хамгийн том экосистем бүрдүүлсэн хамгийн олон хэрэглэгчтэй хамгийн анханд явуулж эхэлсэн арткойныг уналтыг зөөлрүүлэх, хурдыг сааруулах, тэгээд зөөлөн газардуулах дээр л төвлөрсөн. Асар их хэмжээний хүчнөөц зарсан бид нар. Асар их мөнгө зарсан. Тэр нөгөө зөөлөн газардуулахад
А энэ нь мэдээж хэрэг бидний энэ крипто үндэстэн гэдэг компани хөгжил энд тавих анхаарлыг бол сааруулсан. Менежментийн нөгөө одоо багийн манай анхаарал бол ганцхан арткойн руу төвлөрчихлөөр мэдээж хэрэг сүүлийн 3 жилд бид өөр дээрээ одоо нөгөө бурууга одоо тогож аавна гэвэл бид нар яг 100% энэ крипто үндэстэн гэдэг компанийг идэвхтэй удирдах тийм анхаарал 100% фокуслж чадаагүй. За энэ нь бол өнөөдөр нөгөө энэ компани үр дүнд нөлөөлсөн. Тэгээ өнөөдөр манай мөнх оргил гээд гүйцэтгэх захирал тэр үсээ самдсан зангиагаа зүвтсэн. Би мөнх оргилыгаа зангиатай костюмтай харсан их баярлж байна. Шинэ удирдлага нааша ханд дэше гараад ир. За мөнх оргил өнөөдөр та бүхэндээ тайлангаа тавина. Мөнх оргил сарын өмнөөс крипто үндэстэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. 1 сарын өмнөөс. Тэгээ одоо бага бүрдүүлж байна. Компанийнхаа бүтцийг танилцуулна. Бид нар ямар компанид хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Ямар одоо үр дүн гарсан. Үр дүн бол тийм сайн биш шүү. Би та бүгдэд одоо нэг нөгөө л хэлээ. Яг одоо гэхээр би түрүү хэллээ. Бид нар гол одоо нөгөө арткойн буюу энэ нөгөө хамгийн гол хөрөнгө хамгаалах дээр л фокуслж байна. Тэгэхээр айгүй пассив байдлаар явж ирсэн. Крипто үндэстэн. Бид нар 2 жилийн өмнө крипто үндэстэн гэдэг компани UBX-гээ бирж дээр бүртгэгчээ гэж шийдвэр гаргаж ирсэн. Тэрийг манай санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж зөвшөөрөв. Одоо хүртэл. Шалтгаан нь бол нөгөө бирж хооронд шилжих журмаа батлаагүй явж байгаа гэдэг тийм. Энэ нөгөө нэг өөрөө хувийн хөрөнгийг те хувийн өмчийг нөгөө эзэст нь яг бүрэн дүүрэн бас асуудлаа шийдэж чадахгүй байгааг энийг илэрл гэж бодож байгаа. Тэгээ энэ асуудлыг бол засаж далруулахын төлөө манай энэ шинэ удирдлагын залуу одоо баг цаашаа ажиллах ёстой. Тэгээд бид нар цаашдын ажлаа хэрхэн яаж төлөвлөж байгаа, юу хийх гэж байгаа тэр талаар бол дэлгэрэнгүй танилцуулна. Би эргэж гарч ирээд одоо энэ хурлын төгсгөл рүү хилцүүлэг асуудал яригдахлаар бас өөрийнхөө санал бодлыг та бүгдэд хэлье. Цаашаа яаж явах боломжтой талаар. Ер нь бол ямарваа нэг бизнесийг бол энэ мэргэжлийн удирдлагын баг авч явдаг. Энэ баг өөрөө одоо мэргэжлийн байгаад 100% анхаарлаа хандуулад 100% бие дайчлаад ажиллахгүй бол тийм сайн үр дүн гардггүй гэдэг нь менежмент дээр компани тогтдог гэдгийг бол бид нар одоо энэ дээрээс ч ихсэн айгүй тодорхой харж болох юм байна. Тэгээд би өнөөдөр мөнх оргил манай инх төвшин гэдэг тэр залуу байна. Тэр хойно зогсож байгаа. Энэ хоёр маань нийлээд өшөө хүмүүс ажиллаж байгаа бох те. Тэр хүмүүсөө танилцуулаад хувьцаа эзэмшигчдтэй сайн элен талангуу одоо болж байгаа үйл явдлууд болон хийх гэж байгаа ажлуудаа сайн танилцуулаад аваасаа гэж хүсэж байгаа. Та бүгд маань ч гэсэн хуралдаа маш идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Өнөөдөр энэ крипто week гэдэг крипто 7 гэж нэрлэдэг юм л да. 7 хоног гэхэлэр жоохон залхуутай зүгээр 7 гэхэлэр зүмөрөө 7 хоног л гээл. Энэ 7 хоногийг бид нар энэ офис дээр хийчихээ. Манай энэ удирдлагын багтаа манай хувьцаа эзэмшигчид, харилцагчид, хэрэглэгчид танилцаад аваасаа гэж зорилгыг бол дэвшүүлсэн. Тэгээ анх удаага энэ офис дээр хийж байгаа. Тэгээд зүгээр нэг ингээд хагас бүтэн сайнаар нэг том заал түрээслээд ингээд хийчдэг, бужигнаад өнгөрчдөг биш. Ер нь бол эзэд маань яг ямар компанид хөрөнгө оруулалт хийсэн, ямар хүмүүс ажиллаад байгаа, хаана юу хийдэг ингээд эмчэнэ ингээд яг нэг эзэдийн ёсоор нөгөө ардын эзэд өөрсдөө энэ компани дээр ажиллах тийм уламжлалыг тогтооч гэж сансан. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулгана цөмөрөө нөгөө өвөл хийхлээр илүү үр дүнтэй байгаад байдаг. Тэгэхээр тэрийгэ цөмөрөө тэр 12 сарда хийдгээр хийчих. Тэгвэл одоо энэ баахан хувьцаа эзэмшигчтэй уралдаа давхцаад бид нар тэр чинь хөрөнгө оруулагч үндэстэн чуулга гэхлээр нэг арай биш байсан. Тэгээд ер нь ийм хотын төвд ийм гоё офис цөмөрөө ингээ ажиллаж байна. Энийгээ бас ингээд нөгөө ашиглая л та гэж бодсон. Ийм гоё ресторан байна. Криптос гэх нэртэй бүр. Тэгээд өшөө сайжруулах юмнууд байна. Та нар саналуудаа хэлээрэй. Тэгээд энд нөгөө би юу яриад байдаг нөгөө хүчтэй хамттайгаа өрөө байдаг.
тэрийг бас яг мөн чанарын цаадгүй ухаан агуулгын айгуу сайн манайхан ингээд дэмжиж ойлгоод тэгээ цааш нь бас ингээд түгээхэд туслаараа яг эзний ёсоор хандаараа энэ компаниудаа. Энд чинь ингээд нөгөө эзний ёсоор ханддаг өчигдөр шөнө 11 хүртэл ингээд байж байгаа л өглөө 9-оос үржээл сууж байгаа ингээд зарим нэг нөхдүүд маань байж лээ. Тэгээд өнөөдөр оройч гисэн сайхан өглөө авалт хийн бид нар энэ криптотой холбоотой хөрөнгө крипто үндэсний нөхдүүд маань, арткойны нөхдүүд маань, DAX-тэй эзэмшиж байгаа нөхдүүд маань, ардманы эзэмшиж байгаа нөхдүүд маань, тэгээд энэ багийн нөхдүүдтэйгээ хоорондоо та бас бие бинийгээ мэдээд аваарай, нүдлээд аваарай, танилцаад аваарай. Бизнесийн боломж хүчтэй хамтдаа гэдэг байгаа. Энэ манай идэвхтэй одоо нөгөө Төмөн ардын яриа өнөөдөр орой бас 5 цагаас болох ёстой шүү дээ. Төмөн ард гэдэг нэг шинэ хөтөлбөр эхэлсэн байна. Энэ нь бол одоо утгаараа нөгөө хүчтэй тэгээд хамтдаа байхын илрэл гэж хараад байгаа. Тэгээд манай төлөөлөл удирдах зөвлөлийн нөхдүүд энэ ч сууж байна. Зарим нэг маань. За би байна. Тууцын дарга байгаа. Тэр манай золбоо байж байна. Компанийн гүйцэтгэх захирал ард санхүү нэгдлээ. Босоо нүрэ харуул баргалжлаа одоо гэхдээ таньдаг болсон баг та тий. Тэгээ манай Ганзын байна. Тэр хойно сууж байна. Өөр тууцын гишүүд маань тэр Чаки маань байна. Чадраа бол тэр хойно сууж байна. Мега байх хэвээр тий. Манай хараат босууд бас байна уу? Манай хараат тусаас ч 3 нөхөр байдаг та. Анхнаасаа явсан бас нөхдүүд байна. Тэгээд манай төлөөлөл удирдах зөвлөл бас ер нь бол хурлуудаа бол хийсэн, ажилласан. Гэхдээ би түрүү хэлсэн. Бид нар анхаарал бол дандаа арткойн дээр явсан. Крипто үндэстний хувьд бол энэ он гарсаар гэхдээ нэг түрүү жил нэг бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бид нар том юм холдинг компани болсон гэж түрүүчийн хурлаар танилцуулж байсан. Хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдсөн. Тэгээд бас нэг хэд хэдэн хөдөлгөөн хийсэн байгаа. Тэгээд тэр талаар манай мөнх оргил танилцуулна. Тэгээ мөнх оргил маань өнөөдөр юу анхныхаа ийм хувьцаа эзэмшигчтэй хурлаа явуулж байгаа. Ер нь бол яг нөгөө манад орж ирсэн залуучууд бол ингээд ажиллаа одоо туршлагажаад ингээд ажлын байраа бол сольдог. Хамгийн сүүлд бол миний туслахаар хэдэн хоног ажиллав? 6 сар ажилласан те. За тэгээд тэрний өмнө бол IDAX дээр ажиллаж байсан. Тэрний өмнө энэ Ardbit дээр ажиллаж байсан. Өнөөдөр Ardbit гэдэг энэ крипто үндэстний доор арткойныг удирддаг, арткойныг гаргасан компани гүйцэтгэх захирлыг оргил маань бол бас давхар хийж байгаа шүү. Тэгээд юу оргилдоо амжилт хүсье. Манай хүн жоохон сандраад байгаа. Сайн алга ташаад юу энэ нөгөө юу гэдэг юу цочоог нь гаргаад жаврын үргэхэд туслаарай. За амжилт хүсье. За ганхойг захиралтай баярлалаа. За хэдүүлээ юу ч гэсэн крипто үндэстэн компанийнхаа тайлангтай танилцаад авъя те. За эхний ээлжинд үйл ажиллагааны тайлангаа танилцуулъя. Манайх одоо сүүлийн жил юу хийсэн бэ? Тэгээд дараа нь санхүү болон ирээдүйд хийх ажлаа танилцуулнаа. За эхний ээлжинд бидний хөрөнгө оруулчихсан байгаа компаниуд байгаа, охин компаниуд IDAX маань байгаа, Ardbit байгаа. Ardbit гэдэг нь одоо арткойноо гаргасан компани, удирддаг, нөөцийн бодлогыг явуулдаг. Мөн Ardbit-ийн доор маань Diverse Solutions гэдэг одоо бидний код бичдэг залуу шинэ үеийн залуучууд маань байгаа. Тэр залуучууд маань одоо бидний сая сүүлд хийсэн 12 сард гаргасан шинэ smart contract буюу bridge блокчейн технологи дээр ерөнхийдөө хөгжүүлэлт хийдэг компани гэж ойлгож болно. Мөн Монгол DeFi гэдэг компани байгаа. Тэр нь юу хийдэг вэ гэхээр Монголын хамгийн анхны аргамдсан төгрөгийг гаргасан Mont гэдэг. Та бүхэн одоо IDAX дээр арилжаа хийдэг бол бүх юм зааталт нь блокчейн дээр явж байгаа. Төрхтөө яг тэнцсэн нэг нэгийн харьцаатай тийм аргамдсан токен байгаа.
мөн крипто цаг юм байгаа. Та хэд орж тэндээс мэдээлэл авдаг, зах зээл дээр юу болж ийн шин содон юм мэдээ, арилжааны ханш болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа крипто биржүүдийн талаарх мэдээллүүд тэндээс тэдний түүхийн датаг бас татаж харуулдаг байгаа. Мөн сая 12 сард нээлттэй хийсэн custody гэдэг бид нар өөрсдөө крипто хитвчтэй болж байгаа. Ерөнхийдөө та бүхэн маань 12 сараас хойш хэрэглээ ерөнхийдөө ойлгоо явж байгаа. Өмнө бид нар нэг зүгээр үндсэн дансан дээр крипто валют маань хөдөлдөг байсан бол одоо бүх юм блокчейн дээр ил тод та бүхэн 3 яг одоогийн байдлаар Ethereum, Binance болон Polygon гэдэг 3 блокчейн дээр арилжаа явуулдаг. Тэр нь цаана та бүхэн интернетээр ороод тэднийх нь скан буюу хаана ямар гүйлгээ хийгдэж байгаа бэ гэдгийг олж мэдэх боломжтой. Ямар хөө хөдөлгөөн орж ийн Ardapes та бүхэн IDAX руу юм уу, Trade руу ч юм уу, CoinHub руу өөр ямар нэгэн бирж руу, wallet руу coin шилжүүлэхэд тэр бүх юм ил тод байгаа. Тэрийг яг бид нар өөрсдөө хөгжүүлээд өөрсдийнхөө Ardap дотор оруулж ирээд ямар ч төрлийн дэлхийн крипто валютыг тэрэн дээр нөөцлөж удирдах одоо арилжаалж болохгүй. Гэхдээ хитвчл гэсэн үг. Тэрний компани бол Custody гэдэг ингээд энэ хамгийн доотлолт нь байгаа шинэ компани байгаа. За тэгээд эдгээр компаниудынхаа үйл ажиллагаатай жоохон танилцуулъя. За IDAX-ийн хувьд өнгөрсөн жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өсөлт үзүүлсэн. Ерөнхийдөө та бүхэн мэдж байгаа крипто зах зээл унснаас болоод Монголд байсан нийт 10 хэдэн биржээс тусгай зөвшөөрөл авсан 6-7хон л бирж байгаа. Тэрний маань яг одоо хамгийн сайн явж байгаа буцаад алдагдлаасаа гарч эхэлж байгаа бирж маань манай IDAX бирж байгаа. Та бүхэн ингээд тоон үзүүлэлттэй танилцах юм бол нийт 161 мянган харилцагчтай, тэрнийх нь 56 мянган гадаад харилцагч. Нийт futures гэдэг одоо futures trading хийдэг хүмүүст бол энэ тоо маань айгүй содон тоо байх гэж бодож байна. 26 сая долларын арилжаа явдаг. Тэр маань ерөнхийдөө хөшүүрэгтэй явдаг арилжааг илэрхийлж байгаа. Тэгэхээр манай монголчууд ч гэсэндээ одоо Binance, KuCoin гэдэг биржүүдээр дамжихгүйгээр өөрсдийн найдвартай платформ дээр ийм арилжаа хийгээ явж байгаа гэсэн үг. Нийт 7.9 сая спот арилжаа буюу энгийн арилжаа явсан байна. Тэр нь ерөнхийдөө манай бирж дээр ямар хуу зах зээлийн эрэлт монголчууд маань хэдий крипто өвөл ирсэн байсан ч гэсэндээ дотооддоо өөрсдийнхөө койныг ингээд арилжаалаад ашгаа хийх нь ашгаа хийгээд тэгээд сурах нь сураад явсан байгаа гэж харж байна. За манайх IDAX маань нийт 93 энгийн арилжааны хосолтой мөн 25 блокчейн сүлжээг дэмжиж байгаа. За дараачих нь IDAX-ийн маань 24 онд хийхээр төлөвлөж буй ажлууд маань за маркетинг гадаад руу бас төвлөрсөн маркетинг явуулна. Бид нар одоо Coin Market Cap дээр гарах гээд ерөнхийдөө бас судалгаагаа хийгээд хийгээ явж байгаа. Тэгээд ерөнхийдөө дотоод системийнхаа хөгжүүлэлтийг нэлээд урагшлуулад custody гэдэг wallet-тойгоо бас интеграц хийгээд hot wallet буюу cold wallet маань өмнө нь IDAX-ийн лицензийн хүрээнд хийгдэг байсан бол одоо манай custody wallet-ын дээр явдаг болсон байгаа. За дараачих нь болохоор за Artcoin дээр өнгөрсөн жил юу болвоо? Бид тэд оны өмнө 12 сард нөөцөөсөө дахиж 100 сая coin за башлаа. Устгалд оруулсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар манай Artcoin-ийн маань нөөц анх 5.6 тэрбум гарч ирснаас одоо
5.1 тэрбум гарч ирснаас одоо 4.5 тэрбум coin маань ерөнхийдөө зах зээл дээр эргэлтэнд байгаа гэж үзэж болно. Одоогийн байдлаар за өнгөрсөн 7 хоног бид нэг дата гаргахад яг одоогийн байдлаар 478 мянган хүн арткойн эзэмшиж байна. IDAX дээр болон Ardap дээр, Trade дээр, CoinHub дээр мөн гадаадын MetaMask янз янзын wallet-ууд дээр нийт 478 мянга хавцаа харилцагч маань арткойнтэй байна гэсэн судалгаа гарсан байгаа. Зах зээлийн маань үнэлгээ 71.5 тэрбум. Ерөнхийдөө өдөрт явагддаг арилжаа маань 24 оны 3 сарын байдлаар өдөрт нэг 90-100 сая төгрөг 24 цагийн дотор арилжаалагдаж байна гэж тоо гарсан. Та бүхэн бас мэдж байгаа одоо Crypto Week-ийн хүрээнд бид нэр Crypto Week-ийн хүрээнд чи юу ах өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн бид нэр арткойныг зөвхөн ардын харилцагч болон ардын компаниудад урамшуулаар олгодог гэсэн бол тэр хүрээлэлээ тэлэх үүднээс бусад байгууллагууд гадны компаниудыг өөрсдөө илсүүлж бидний урамшууллын оног хэрэглэлээч бидэртэй хамтарч ажиллаач гэдэг саналуудыг тавьж одоо та бүхэн мэдж байгаа доор байгаа Boss, Nike, Stem Cell одоо янз янзын компаниуд маань бидэртэй ингээд гэрээ байгуулад бидний merchant болж орж иж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань одоо бидрээс урамшуулаар авдаг coin-ороо тэр газар очиж үйлчлүүлэхдээ ашиглаж болно. Тэр газар үйлчлүүлэхэд танд тэр хүмүүс бас арткойны урамшуулах тийм тохиргоонууд хөгжүүлэлт маань хийгдээд сая яг өнгөрсөн сард хөгжүүлэлт маань эцэслэгдээд ерөнхийдөө компаниуд маань ингээд нэг нэгээр орж ирж байгаа. За арткойнтэй хослолууд маань нийт 22 байгаа. IDAX бирж дээр та бүхэн арткойнороо биткойн худалдаж авч болно, нийт Ethereum худалдаж авч болно, real world asset буюу арсан үе нэгдлийн официальны токен ART-T байгаа. Мөн Blue Sky Tower-ын 9 давхрыг бид нар худалдаж авсныг та бүхэн мэдж байгаа. Тэрийг бид нар токенжуулж официал эзэмшигчтэй тэрийг эзэмших боломжийг нээж өгч байгаа. Заавал хэдэн тэрбумаар нь үл хөдлөх хөрөнгө авах биш. Багаар ч гэсэн эзэмшээ тэрнээсээ түрээсийн орлогыг бас сар болгон хүртээ явдаг BS9 гэдэг токен гарсан байгаа. Тэрийг бас та бүхэн арткойноор худалдаж авч болно. За арткойн дээр 24 онд хийгдэх ажлууд маань та бүх зарим нь мэдгүй байж магадгүй. Бид бүхэн интернет банктай болж байгаа. Зөвхөн Ardap дээр та бүхэн маань гүйлгээ хийдэг байсан бол компьютеророо интернет банкаар ороод бүх юмаа удирдах боломжтой болж эхэлж байгаа гэсэн үг. Тэрэн дээр маань арткойны маань интеграц 100% яг хараахан дуусаагүй байгаа. Гэхдээ тэр дуусах юм бол ерөнхийдөө манай merchant-ууд манай интернет банкыг ашиглан өөрсдийнхөө системтэй холболт хийн, касын систем буюу өөрсдийн босын системтэйгээ холбочих боломжууд маань нэгдэж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд манай custody гэдэг түрүүн ярьсан хитвч байгаа. Тэрний маань хөгжүүлэлт маань одоо бас phase 2 буюу 2 дугаар үе шат дээр явж байгаа. Тэр үе шат маань дууссан тохиолдолд дуусхлаар бид нэр та бүхэнд урамшууллын оноо өгдөг гүйлгээ болгоно блокчейн гүйлгээгээр хийх боломж маань нэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр яг хаанаас ямар данснаас тань руу одоо ингээд та гүйлгээ хийхлээр 8-аас 9 coin орж ирдэг, ярд ирэх орж ирдэг. Тэрийг блокчейн дээр бид нэр бүгднийг нээлттэйгээр харуулдаг болно гэсэн үг. Энэ жилийн маань зорилго. За merchant integration loyalty гэдэг ерөнхийдөө merchant-уудаа нэмж илсүүлэх юм байгаа. Mosmonic-ийн хитвчдэр бас Artcoin маань орж ирж байгаа. Тэгэхээр Mosmonic-ийн хэрэглэгчд маань яг Ardap-ийн хэрэглэгчдтэй маань адилхан гүйлгээ их тутамдаа Artcoin-ны урамшуул авдаг, зээл авахдаа Artcoin-ны урамшуул авдаг. Тэр ажил маань бас эхлээ явж байгаа. За Artcoin дээр хамгийн том хийгдсэн юм нь сая 12 сарын 15-нд бид нээлттэйсэн centralized to decentralized гэдэг Artcoin-ы 3 дахь хөлбөрийг гаргасан байгаа. Ерөнхийдөө 3 блокчейн дээр гарсан гэж өмнө ярьсан. Одоо шинэ мэдээ дуулгахад манай Solana дээр бичигдэж байсан код маань өнгөрсөн 7 хоног дууссан байгаа шүү.
Тэгэхээр нөгөө хуйгаа захирлын маань ярьдаг. Хуйгаа захирлын маань ярьдаг. Гүйлгээнд бид нар банкнд 150-аас 300 төгрөг төлдөг байсан бол одоо бид нар гүйлгээ болгонд 1 төгрөгөөс доош өртөгтэй тийм сүлжээн дээр гарч байгаа гэж ойлгож байна. Бид энэгээ нээлтийг бол арай хийхгүй. Ягаад гэвэл олон улсын аудит тэр кодн дээр мань орох хэвээр. Тэр код маань одоо аудитлалтанд орсон байгаа. Ерөнхийдөө аудит нь 2-7 хоногоос 3-7 хоногийн хугацаанд болдог. Тэгэхээр бид 5 сартаа бас илүү сонирхолтой гоё юмыг зарлах болно. За дараачих нь болохоор Монгол DeFi гэдэг Монтиг гаргасан компани байгаа. Нийт нийлүүлэлт маань 2.1 тэрбум. 100 мянга гаруй монт эзэмшигчд байгаа. 14 сая дундаж блокчейн гүйлгээ хийгддэг. 7.5 тэрбум монт. Эхний үйлрэлт ерөөхдөө блокчейн дээр ингээд гүйлгээнд явсан байгаа. Одоогийн байдлаар 2 блокчейн сүлжээ дэмжиж байгаа. Бид нэр арткойн дээр Solana дээр гарч байгаатай зэрэгцүүлэн Монтигоо ч гэсэндээ мөн Solana дээр гаргаж байгаа. Тэгэхээр бид нар ерөөхдөө кодныхоо сүрийг тавьсан байхад ирээдүйд бид нар ямар ч токен гаргасан одоо гаргацсан байгаа токенуудаа бүгдийг нь Solana дээр гаргах боломж нэгтчихлээ гэсэн үг. Мөн bridge буюу блокчейний гүрийг бас шинжилт дууссан байгаа. Тэгэхээр манай дээр нэвтэрчгсэн байгаа 4 блокчейн сүлжээ дөрвөлээ хоорондоо гүйлгээ хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Өмнө нь бол яг нэг сүлжээн дээр л код нь бичигдсэн бол тэр сүлжээн дээр л явдаг байсан бол одоо 4 сүлжээ хамаарахгүйгээр 4 сүлжээн дээр дөрвөлн дээр нь нэг сүлжээнээс нөгөө сүлжээ рүү гүйлгээ хийхэд ямар ч асуудалгүй болж байгаа гэсэн үг. Энэ маань ерөнхийдөө шинэ технологи. Энийг манай Diverse-ийн залуучууд маань сүүлийн 2 жил гаруй судлаад одоо ингээд нэвтрүүлэхэд бэлэн болж байгаа гэсэн үг. За хэдүүлээ крипто үндэстэн компанийнхаа санхүү байдлын тайлан руу орцгоё. За ерөнхийдөө крипто үндэстэн компани маань нийт үнэлгээ, нийт хөрөнгө маань өнөөдрийн байдлаар 5.7 за уучлаарай энэ бол өнөөдрийн байдлаар биш 23 оны 12 сарын 31-ээр үнэлгээ маань 5.7 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй богино хугацаад үр маань 612 сая төгрөг үр төлбөрийн нийт дүн маань 770 сая төгрөгтэй байгаа. Эзэдийн өмч буюу бид манай компани яг цэвэр өмч нь 5 тэрбумтай гарч ирсэн байгаа оны эцсээр. Гэхдээ та бүхэн маань мэдж байгаах оны эцсээс өнөөдрийг хүртэл биткойн, эthereum дэлхийд яг топ гэж үзэгддэг койнууд маань нэлээд өсөлт үзүүлсэн байгаа. Бидний хөрөнгө оруулсан багцад тэдгээр койн байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн үнэлгээ, энэ үнэлгээ хоёр бас өөр шүү. Манай өнөөдрийн байдлаар манай үнэлгээ илүү өндөр байгаа. За дараачийн орлогын дэлгэрэнгүй тайлан руу оръё. За 23 онд нийт орлого маань 47 сая 700 мянган төгрөг. Нийт зардал маань 136 сая гарч ирсэн. Тэгээд татврын өмнөх ашиг алдагдал маань хасах 88 саятай гарч ирсэн байгаа. Та бүхэн ерөнхий ба удирдлагын зардал ягаад ийм өндөр байгаа юм бэ гэж бодож иж магадгүй. Энэний задаргааг энэ ерөнхийдөө харуулчихъя. Ажилчдын цалингийн зардалт 55 сая төгрөг гарсан байна. Мэргэжлийн үйлчилгээний зардал 13, зар сурчлагад сая 600, хүлээ авалтын зардалт 16 сая. Мөн 23 онд бид бүгд хувьцаа эзэмшигч нартаа арткойны урамшуул олгосон. Хувьцаанд нь хэдэн хувьцаа эзэмшиж байгаас нь шалтгаалаад тэр маань бас зардалтаа ороод нийт 143 сая төгрөгийн ерөнхий ба удирдлагын зардал гэж бүртгэгдсэн байгаа. За дараачих нь энэ болохоор 24 оны 4 сарын 17-ны өнөөдрийн байдлаар крипто үндэстэн компани эзэмшиж байгаа крипто хөрөнгүүд байгаа.
өнөөдрийн байдлаар манай эзэмшиж байгаа крипто хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ нь 5.2 тэрбум төгрөгтэй байна. Мөн та бүхэнд сонирхуулж хэлэхэд бид нар өнгөрсөн жил нэг тусгай дийл хийсэн. Яг холдингс компани дээр 100 мянган тонн гэдэг Телеграмын гаргасан тонн гэдэг токен байгаа. Ерөнхийдөө бид нэр 100 мянган тонныг өнөөдрийн ханш болохоор нэг нь $7 байгаа. Бид нэр тэр тонн токеныг сая сүүлийн тузын хурлаараа шийдээд 4 төгрөгөөр бодож худалдаж авч байгаа гэсэн үг. Доллараар. $4 $7 юмыг $4 авч байгаа гэсэн үг. Энэ маань гэхдээ яг одоогийн нэг шилжүүлэх процесстэй явж байгаа болохоор яг тайландаа оруулж харуулсангүй. Гэхдээ энэ бол яг бидний цэвэр ашиг шууд 300 мянган долларын цэвэр ашигыг хэрэгжээгүй ашиглалаа. Гэхдээ ерөнхийдөө 400 мянган долларын үнэлгээтэй юмыг 700 мянган долларын үнэлгээтэй токеныг 400 мянган доллараар авч байгаа шүү. За дараачих нь юун дээр крипто үндэсний хувьцаат компани маань хувьцаа эзэмшигчдийн бүтэц байна. Манай хамгийн том хувьцаа эзэмшигч бол Ардаатгал компани. Манай компани 22% эзэмшдэг. Дараа нь Ardbit компани маань 9.7% эзэмшиж байна. HVLL гэх компани маань 8.5%, Ардын тэтгэврийн данс 8.26%, Хөвсгөл 5%. Манай том хувьцаа эзэмшигч Оргодол захирал 4.4%, үндэсний хувьчлалын сан маань 2.8%. Хамбанк Кастижон гэдэг нь бас манай нэг сангийн Кастижонд байршуулдаг. Энэ ингэж Хамбанкны Кастижон гэж харагдаж байгаа. За тэгээд манай тузын 3 гишүүн маань тус 1.8% эзэмшиж байна. За ерөнхийдөө дараачих руу орчих. Хувьцаа эзэмшигчдийн маань тоо өнгөрсөн жилүүдийг ингээд харьцуулаад харуулхад өнгөрсөн жилээс бодоход жоохон буурсан байна. 2505 байсан өнөөдрийн байдлаар 4 сарын 5-ны байдлаар 2410 хувьцаа эзэмшигчтэй гэж гарч ирсэн байгаа. За тэгээд хувьцааны арилжааг ерөнхийдөө манай хувьцаа дунджаар нэг одоогийн байдлаар 60 мянган төгрөгтэй арилжаалагдж байгаа. Ерөнхийдөө тоон үзүүлэлтийг ингээд за тэгээд санхүүгийн тайланг маань санхүүгийн тайлангийн маань дүгнэлтийг танилцуулна уу хэмээн хүлэгт хүннүү аудитын захирал гүр агчаа захирлыг үрж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манайх хүлэгт хүннүү аудит гэдэг компани байгаа. 2012 онд байгуулагдсан. Одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За нийтдээ нэг 14 ажилтнтай. За 5 аудитортой 3 үнэлгээчинтэй хэмжлэнгээр ингээд ажиллаж байна. За крипто үндэстэн компани манайх 2 дахь жилдээ аудит орж байгаа. За 2023 оны аудитлсан санхүүгийн тайланд бид нар аудитаа хийж дуусаад 2024 оны 4 сарын 28-ны өдөр одоо дүгнэлтийг гардуулаа өгсөн. Бидний өгсөн зөвлөмж одоо залгуулгын нэгтгэлүүдийг ерөнхийдөө хүлээж авсан учраас бид нар бол аудитлэгдсэн тайландаа стандарт буюу зөрчилгүй дүгнэлтийг өгч ингэж ажилласан гэж. За та бүхэндээ баярлалаа.
За гүрээр хичээ захиралтай баярлалаа. Крипто үндэстэн компани төлөөллийн удирдах зөвлөлийн дүгнэлтийг танилцуулна хэмээн тузын дарга гамхыг захирлыгаа урьж байна. За нэр би чинь энэ хурлыг даргалж байгаа хүн түрүүн зүгээр мэдчилгээ хэлээ явцсан байна. Тэгэд нөгөө бид нар энэ хурлыг хийж байгаа гол шалтгаан бол нөгөө энэ хөрөнгө оруулагч үндэстэн болно гэд 2013 оноос хойш яваад байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч болохын тулд бол хүмүүс итгэл төрөх ёстой. Итгэл төрөхийн тулд бол бид нар энэ эзэдтэй мэдээллийг ингээд айгүй ойлгомжтой нээлттэй байдлаар бол хүргэх ёстой байгаа. Тэгэд ойлгомжгүй зүйл байвал манай хувьцаа эзэмшигчид одоо энэ манай компани эзэд асуултаа асуух ёстой. Ердөөсөө ичиж зоох зүйл байхгүй, ойлгохгүй байгаа бол асуух ёстой. Тэгээд өнөөдөр энэ хуралч гэсэн тийм байдлаар яваасаа гэж хүсэж байгаа. Тэгээд микрофон бол нээлттэй байна. Та бүгд маань саяны энэ танилцуулсан асуудал тэгээ өнөөдөр бидний энэ нөгөө баталж байгаа энэ тайлантай холбоотой асуулт байвал асуугаараа шүүмжлэвэл шүүмжлээрээ ердөөсөө энэ дээр бол аль болохоор цөмөрөө элэндлэнгу нээлттэй ажиллах ёстой гэж бодож байгаа. Тэгээд энэний дараа энэ хурлын хэлэлцэх асуудлын дагуу бид нар одоо энэ саяны тайлантай холбоотой тийм асуулт явуулж байгаа. Тэгээд энэ тайлангаа баталж сайшаах нь зөв зүйтэй болоо гэж бодож байгаа. Манай төлөөллийн удирдах зөвлөлөөс болохоор яг энэ ч нэг юм журмын дагуу тийм албан хиллэгтэй юм модон тогтоол ингээд гаргана. Тэр нь одоо энэ тайлал нь болж байна. Энэ аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай юм байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ хурлын өнөөдрийн юу байгаа вэ лөө бид нарт хэлэлцэх асуудал дараалал гэдэг юм байлоо. Энэ биш. Юу 11-ээс хурлаа эхэлнэ гэдэг тооллогын комисс ажиллаа хийгээд 11-15-аас нөгөө эрсцээ танилцуулсан юм байна. Тэгэхээр тэгээд нөгөө хурлын дарга нь үг хэлээд энэ дээр тэр үг гаргачаараа дараа нь энэ үйл ажиллагааны тайлан танилцуулаад аудитын дүгнэлтийг танилцуулаад тэгээ одоо цөмөрөө энэ асуулт хариултан дээр ирж байгаа юм байна. За би бол гайхамшигтай хурлыг даргалсан юм байна. Энэ 11:50-аас асуулт хариулт гэсэн чи яг бүр тааруулсан юм байна. Энэ өчигдөр уржигдөр болсон хурлыг даргалсан хүмүүс бас надаас үлгэр жишээ авмаар юм биш. Цагийг ингэж барих хэрэг. Тэгэхгүй бол манайхан чинь 5 минутын дотор дөржигнуулаадсэн. Зарим нь бол бүр сунжруулаа явчихчихсан. Тэгээд дараа нь санал хураалтаа явуулах юм байна. Санал хураалтаа апп дээр ороод апп дээр крипто үндэстэн гэдэг энэ хурал дээр энэ дэмжин дэмжихгүй төдөлцөн гэдэг юм сонголтууд нь байх ёстой. Тэгээд манай тооллогын комисс одоо санал хураалтын дүнгээ танилцуулаад энэ хурлаас гарсан шийдвэрийг танилцуулаад би 12:40-с за энэ морин цагтаа багтаагаад хурлаа хаах юм байна. Тэгээд энэ ч ууттай манай нөхдүүд цай оруулж ирээд цөмөрөө өдийн цайгаа уучаад одоо дараагийнхаа арга хэмжээнд орно. Дараагийн арга хэмжээ нөгөө сонин дээр байгаа төрүүдэн дээр байгаа хөтөлбөрийн дагуу өнөөдөр бол цөмөрөө энэ крипто зах зээлтэйгээ холбоотой мэдээллүүдийг хоорондоо ингээд солилцоод явах юм байлаа шүү. За цааны ярьсан зүйлтэй холбоотой асуулт манайханд байна уу? Хувьцаа эзэмшигч. Оргодол захирал манай хамгийн том одоо хувь хувьцаа эзэмшигч төр орж ирээ сууж байна. Худалдаа хөгжлийн банк тэгээд олон улсын санхүүгийн корпорац сүүлд нь богд банк Умманы удмынхан тийм газар ажиллаж хагаад одоо богд банк гэхэлэр чинь би одоо Умманы удмынхан гэх юм шүү дээ. Тийм том нэртэй газар ч. Тэгэд энэ одоо болохоор ингээд манай хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаа тийм. Тэгээ ер нь бол төлөөлөл удирдах зөвлөлд бас ороод ажиллая гэж саналаа хэлсэн байгаа тийм ба. За асуулт санал за орготол захирал.
Микрофон энийг өгч өөр юм өгөх юм уу? За бүх хувьцаа эзэмштэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдхэн асуулт энэ товчгоноос нь эхэлчихье. Манай аудитороос эхэлчихье. Сая та 4 сарын 28-нд тайлангаа хөтөлж өгөөд юу хийх та буруу хэлж юу? 3 сарын 28 тийм баха. За юун дээр сууж ирчих удаа. Яг нь сая тогтоол дээр болохоор үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хангалттай гэж үзье гэж яаж лээ л да. Тэр хоёроо захирлын хэлдгээр өстой нэг модон ингэж батлах хэрэгтэй гэсэн юм. Гэтэ ерөнхийдөө би ч бол одоо яг л крипто винтрийн үеэр нь одоо ингэ хувьцаа эзэмшээд байгаад байна л да. Тэгэхээр бид нэр компанийнхаа үйл ажиллагааг нэлээд сайн эрчимжүүлэх тийм шаардлага байгаа хөтэ би гүйц захирлаас шинэ болсон гүйц захирлын мөнх хоригдлоос одоо ойрын 3 жилийн хугацаанд гэх юм уу тийм яг гол ажлууд юу хийгдэх вэ? Forward looking ямар аюу байна вэ? Альсвал тузан дараа хариулах юм болов? Тэгээ бидний одоо ер нь сая бидний юу харлаа шүү дээ. Манай хувьцааны үнц нь бол үндсэндээ 120 мянгаас доош явсаар бол одоо 60 мянга дээр очиод байна. Бидний эзэмшиж байгаа хувьцааны үнц нь бол одоо тогтвортой доошоо унж одоо ер нь явж байгаа юм юу байгаа тоххой. Энийг бид яг хангалттай гэж батлах бол хайрн л байгаа. Компани өөрөө алдагдaltaй, хувьцааны үн бууралттай, үйл ажиллагаа яг цааталтаа хоёрын захирлын тайлбарснаар болохоор бид нэр ардкоина нэлээд одоо кэр хийгээ тийм ээ ямар ч винтрээр ямар ч хөлдөөчлгүй аваад гарч байгаа нь аюу сайн тийм л юутай байна. Тэгээд юугаа цаашдаа ер нь яаж явах юм бол би энэ талаар мэдээлэл аваа. Дээрэс нь ерөнхийдөө бол дэлхийд даяараа ETF гэж юм бодоод аюу тийм юу болчлоо л да. Том хандлага, том чиглэл болж байна л да. Тэгээ би бол Монголд байгаа санхүүгийн компаниудын дотроос манай хамгийн сайн таарах компани бол манай крипто үндэстэн компани. Өөрөө цаашдаа ETF болж явах уу? Ер нь олон хүмүүсийг оруулж ирэх үү? Хувьцааныхаа тоог одоо олшруулж, хувааж тийм хувьцаагаанд хувааж олон болгож одоо жижиглж нийт хүртээлтэй болгож нэлээд өргөн зарагддаг тийм өргөн liquidity сайтай хурд эргэлттэй юм болох талаараа дээр ямар юу байна вэ гэсэн. Ийм нэгд асуултыг тавья. Баярлалаа. За урдл захиралтай баярлалаа. За ерөнхийдөө энэ жил хийгдэхээр төлөвлөж байгаа ерөнхийдөө би болон манай хамт олон юу төлөвлөж байгаа гэхлээр энэ жил бидэд шинэ хөрөнгө оруулагч татах зорилготой байгаа. Түүний тулд ерөнхийдөө урдл захирлын хэлж байгаагаар хувьцааныхаа тоог нэмж ийм үнэтэй хувьцаатай болохоор бага хувьцаа эзэмшигчтэй байдаг гэдэг нэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хийгдэх ажлуудын маань нэг нь бидэд та бүхэн мэдж байгаа. Ард санхүүгийн нийтлийн хувьцаа маань RDT гэж IDAX бирж дээр арилжаалагддаг. Түүнтэй адилхан бид нэр крипто үндэстэн компани токенжуулсан хэлбэрийн токеныг гаргана крипто үндэстэн компани хувьцаагаар баталгаажсан токеныг гаргана гэдэг ерөнхийдөө зорилттой бас ажиллаж байгаа. Тэхийн тулд бас нэг хууль эрх зүйн хувьд ямар хуу юу байна тэрэн дээр судалгаа хийх IDAX маань өөрөө тусгай зөвшөөрөлтөй болохоор бас задлалт нь бүрдүүлэх бичиг баримт санхүүгийн зохицуулах хороо өдөртэйгээ бас ярилцах шаардлагатай байгаа. Тэрэн дээр гэхдээ ажлууд хийгдэж байгаа гэж ойлгож болно. Мөн биткойн, Ethereum янз бүрийн бидний портфолиод байгаа токенуудын маань үнэ өсөлттэй байгаа учраас бид нэр ашгаа хэрэгжүүлж гарахаас илүүтэйгүр өөрсдийн эзэмшиж байгаа хөрөнгийг барьцаалан зээл авч өөрсдийнхөө портфолиог илүү зузаатгах бас төлөвлөгөөтэй байгаа. Мөн та бүхний маань зарим нь мэдж байгаа бах ард санхүүгийн нэгдлээс салаалж байгаа дахиад нэг холдинг компани гарч ирж байгаа. AIG гэдэг яг ард I гэдгийг нь яг хоёроо захирлан маань бас шийдээгүй байгаа. Гэхдээ corporation гэдэг нэг AIG гэдэг тусдаа толгой компани гарч ирж байгаа. Тийшээгээ ерөнхийдөө
new holding компани гэж үзээд зарим нэг компаниуд маань крипто үндэстэнтэйгээ цуг тэр компани руу шилжиж байгаа. Тэр компани маань ерөнхийдөө ард санхүүгийн нэгдлийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох болно. Тиймэрхүү ажлууд хийгдэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Мөн бас ерөнхийдөө санал дэвшүүлэхэд гэх юм уу крипто үндэстэн компани энэ жил бонд гаргана гэдэг бас нэг тийм амбиц бас байна. Гэхдээ зүгээр энгийн бонд биш, хувьцаа руу бондын эцэст хувьцаа руу хөрвдөг бонд гаргах юм бол бид нэр ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт татаж оруулж ирээд тэр хүмүүстэй манай ирээдүйн хувьцаа эзэмшигч болох тэр боломжийг олгоно гэдэг. Тиймэрхүү ерөнхийдөө ажлуудын маань төлөвлөгөө гарчихсан. Зарим нэг ажил маань аль хэдийнэ одоо машин асаагаад яваад эхэлсэн гэх юм уу, тийм ажлууд хийгдэж байгаа. За өөр асуулт байвал За манай хувьцаа эзэмшигчд оролдлын асуултанд хариулахад өмнөх жилүүдэд болохоор бид нар яагаад ингэж алдагдал хийгээд яваад байсан бэ гэхэлэр бид нар бүх мөнгөө авчиад нөгөө криптод хийгээд тэгээд нөгөө шинээр мөнгө оруулж ирдэг бизнес байгаагүй байхгүй болсон. Тэгэхээр бол нөгөө биткойн, этериум, одоо доллар юу гэдэг те арткойн гэдэг ингээд өмнө нь автсан байсан бол тэрнийг л хараад суугаад байсан. Тэр нэг багц байгаа шүү дээ. Энэ дэр манай нөгөө хөрөнгө оруулалтын багцыг нэг гаргатахтай их тушаа. Тэгэхээр энэ дээр зах зээл нөгөө үнэн ингээд унаад байхад бид нар бол энэ ч нөгөө талдаа нөгөө захирал нэгтлэн бодогчоо бол цалинжуулаад ингээд ажиллаадсэн. Энэ бол нөгөө бид нар ингээд аваад дартсан байсан хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр энэ компани маань өөрөө шинээр мөнгө босгох тийм боломж бол байгаагүй. Ягаад гэвэл түрүү хэлсэн сүүлийн 3 жилд крипто руу хинч орохыг хүсэхгүй, ярахыг ч хүсэхгүй. Тийм болцсон байсан те. Тэгэхээр бид нар бол нөгөө энэ зах зээлийн цохилтоос өөрсдийнхөө том одоо компани дэд үтсэн хамгаалах ажлыг хийсэн. За тэгээд түрүү нөгөө орлого үр дүнгийн талент гаргадаа. Тэгэхээр өнөөдөр бид нар нөгөө талдаа болохоор энэ хараа. Энэ 173 сая төгрөгийн юм зардал гараад яваад байна. Одоо түрүү жил гэхэлэр 136 сая төгрөгийн зардал. Энэ нь бол нөгөө 2-3 хүний цалингийн зардал компани үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардал хамгийн бага түвшинд нь байлгаад ингээ явцсан байна. За тэгээд манай өнөөдөр оргилын түрүү хэлж байгаа нэг зүйл бол юу гэхээр бид нар за арай жоохон өөрөөр ажиллаж эхлэгээд энэ оноос эхлээд нөгөө крипто үйл дууссан учраас бид нар манай тууз зээл авсан. Зээл аваад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Нэмж. Нөгөө нөсөлтнөөс өшөө илүү их ашиг авна. Арилжаанд арай жоохон идэвхтэй орж эхэлсэн байна. За өнөөдөр бид нар бол төлөөлөл удирдах зөвлөл ямар асуудал ярих вэ гэхээр 3-аас 5 тэрбум төгрөгийн хөрвөх бонд гаргаад 3-5 жилийн хугацаатай хүмүүст бондыг нөгөөд мөнгөний оруулж ирээд тэрнгээрээ дахиад хөрөнгө оруулалт хийчих гэж. Ингээ мөнгө шинээр оруулж ирж хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэх ажил явуулъя гэж. Тэгэхээр манай энэ үйл ажиллагаа бол идэвхтэй дээр нь түрүүний нөгөө нэг бүтцийг гаргадаа. За дээрэс нь бол зөвхөн ингээ хөрөнгө оруулалт хийгээд крипто аваад байдаг байдлаасаа салъя гэж түрүү жил цөмөрөө яриад ийм хөрөнгө оруулалт хийсэн нөгөө бүтцээ гаргадаа компани. Тэгэхээр одоо энэ арткойн гэдэг энэ экосистемийг ажилуулах гол компани бол Ardbit байгаа юм. Ardbit бол 100% манай крипто үндэсний доорх компани шүү. Тэгэхээр Ardcoin өмнө нь ард санхүүгийн нэгдлийн доор байсан болвол өнөөдөр Ardcoin-ийн удирдлага крипто үндэстэн рүү шилжсэн гэж. Тийм учраас манай мөнх оргил маань өнөөдөр Ardbit-ийг давхар гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Өнөөдөр Ardcoin дээр урамшуул олгодог одоо компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа. Та нар тэр нэг хамтын ажиллагааны гэрээ зурлаа гэд манай золбоо нөгөө зангаага зүгээ зураг авахулаад байгаа шүү дээ. Хүмүүстэй гар бариад ингээд улаан авц бариад тэр юу болж гэнэ вэ гэхлээр шүү дээ те өнөөдөр зөвхөн ард санхүүгийн нэгдлийн үйлчилгээ
бүтээгдэхүүнийг авахлаар арткойн урамшууллаар олгогддог байсан бол өнөөдөр жишээлбэл мост гээд сая 700 мянган хэрэглэгчтэй мост маань юу штэ. Энэ сараас эхлээд урамшуулалтаа арткойн олгож эхэлж байгаа. 40 мянган мерченттай тэд нар. Тэгээ гүйлгээ хийх, төлбөр хийхэд нь тодорхой үйлчилгээн дээр арткойн олгож эхэлж байгаа шүү. Тэрнтэй адилхан одоо жишээлбэл нөгөө air market гэдэг одоо өнөөдөр юу л хагасаа сая төгрөгийн билет авах бид нар нөгөө суглаа явуулж байгаа хүмүүстээ. Тэр компани өнөөдөр билетээ хувааж төлөх тийм боломжийг гаргаад урамшууллаар арткойн өгж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр маань өөрөө нөгөө энэ арткойны өөрийн нөгөө тархалтыг нэмэгдүүлээд, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлээд, үнийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр манай нөгөө багцад байгаа арткойны үн нэмэгдэхлээр бидний ашигт ажиллагаа нэмэгдэнэ. Арткойн эргэлтэнд ороод ирэхлээр зах зээл дээр бид нар тодорхой хэмжээнд бэлэн мөнгө гаргаж арьж агаад буцаага хөрөнгө оруулалт хийх боломж гараад ирж байгаа. Арткойн өнөөдөр бол нэг 15-6 төгрөгтэй яваад байгаа. Энэ нөгөө зөөлөн газарталт гэдгийг чинь бол хийх гэж зөндөө үзсэн, зөндөө мөнгө зарсан гэж хэлсэн. Форвардууд гаргасан бид нар нөгөө буцааж худалдаа авах ажиллагааг бол асар ихээр хийсэн. Тэгээ ингээд 2 жил хагас ингээд явууллаа шүү дээ. Тэгээ өнөөдөр Монголд ганцхан coin хамгийн идэвхтэй ажиллаад эхэлсэн байна. Хамгийн идэвхтэй арилжаатай. Тэгээд өнөөдөр арткойн бол нөгөө би манай нөөцийн валют мөн шүү. Тэ манай Монголдоо бол биткойн нь шүү. Дижитал буюу цахим мань хөрөнгийн цаадах гол суур тоглогч шүү гэж ярьдаг байсан. Тэр үнэн болсон. Өнөөдөр та нар альч биржээр ороод үзээрэй Монголын. Санхүүгийн зохицуулах хорооны тэр тайланг дурдчихлаа. Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаар бидний энэ хөрөнгө оруулалт хийгээд ингээд аваад үлдсэн байгаа энэ IDAX гэдэг бирж маань Монголын хамгийн аюулгүй бирж болж таарсан. Хамгийн их нөгөө арилжаа хийдэг Монголын хөрөнгийн одоо Монголын крипто хөрөнгийн хамгийн том арилжаа хийдэг юм бирж болж гарч ирсэн. Энэ бол нөгөө бидний нөгөө хийсэн ажлын үр дүн багхгүй. Яг өнөөдөр бол тоогоор тэр нь харагдахгүй. Гэхдээ санхүүгийн зохицуулах хороонд сая нэг 10 хоногийн өмнө гаргасан тайлангаар бид нар хүлээн зөвшөөрөгдсөн. Нөгөө зохицуулагчтай зах зээлтэй. Тэгээ энэ бол нөгөө ирээдүйд болох одоо бидний одоо тоон үзүүлэлтүүдийг илэрхийлэх гол одоо суур ажлууд бол тэрэн дээр байна. За арткойн бол өөрөө зөвхөн ингээ урамшууллын оноо гэж явсан бол одоо бид нар нөгөө нөөцийн хөрөнгө болгож хүмүүс цуглуулах тийм сэтлийг төрүүлэх боломжтой болсон. Юу гэхээр ард санхүүгийн нэгдлийн зүгээс олгож байгаа бүх зээл дээр арткойнын суур одоо нөгөө үнэлгээний нэгж болгосон байна. Тэгэхээр өнөөдөр бид нар арткойнгүй хүн болвол өндөр хүүтэй зээл аавна. Богинохон хугацаанд аавна. Эсвэл бүр зээл авах боломжгүй болж эхэлж байна гэсэн. Юу гэхээр илүү их арткойнтой байх тусмаа зээлийн хэмжээ нэмэгдэн хугацаа нь уртсан хүүн буурна гэдэг тийм зээлийн үнэлгээний системд арткойныг оруулаад өгсөн. Тэгэхээр өнөөдөр манахаас зээл авж байгаа даатгал хийлгэж байгаа хүмүүстээр бид нар эрсдлийн зээлжих чадварын үнэлгээг нэрэхдээ арткойныг нь суур болгож байгаа. Энэ нь бол энэ 4 сараас хийгдээд эхэлсэн зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр бол хүмүүс арткойнтой байх сэтэл бол төрж байгаа. Энэ хөрөнгийн одоо чадварыг илэрхийлэх тийм зүйл болгочихж байгаа байхгүй. За тэгээд бид нар арткойнтой холбоотой нэлээд олон ажлууд бол ингээ хийцсэн. Нөгөө талдаа болохоор энэ биткойн гэдэг бол өөрөө хизээч хашаач хөдлөхгүй тийм том зүйл гэдгийг бол одоо дэлхий дээр нөгөө итгэдэггүй байсан хүмүүс нь хүртэл одоо хүлээн зөвшөөрчлээ шүү дээ. Тэгвэл энэ тал дээрээ цөмөр айгүй идэвхтэй бодлогыг бол хэрэгжүүлнэ.
гэд сая хэллээ. Бид нар тодорхой хэмжээнд төшөөрөхтэйгээр гаднаас мөнгө оруулж ирж хагаад шинээр ингээ хөрөнгө оруулалтуудыг хийгээд байна. Идэвхтэй арилжаална. Дээрээс нь манай энэ компани бол өөрөө одоо тийм кастодианы ажил хий гэж. Юу гэхээр энэ үн цаасны токен криптовалютын кастодианы шимтгэлтэй тийм ажлыг хийж өгье. Хүн болгон одоо шууд биткойн авчиж чадахгүй. Хүн болгон өөрийнхөө одоо үн цаасны токеныг бас бариад хадгалж чадахгүй байгаа учраас бид нар тэр үн цаасны хадгалах үйлчилгээг нэвтрүүлье гэж байгаа. Крипто дээр. За бид нар нөгөө та бүхний эзэмшиж байгаа хувьцааг хуваах ажиллагаагаа бол явуулна. Тэгэхээр нэг хувьцаа өнөөдөр 50-60 мянган төгрөгтэй байгаа нь бас бол хүндрэл учруулад байдаг бол бид нар IDAX дээр security token гаргах CNFT гэдэг. Одоо бидний хувьд бол 3-4 жил ярьсан ажиллаа бол хийхээр шийдсэн байгаа. Яг гэвэл манай биржийг UBX руу шилжихийг санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөөгүй учраас энэ лайв явж байгаа би албан ёсоор мэдээлж байгаа юм шүү нөхдөө. Security token энэ хувьцаагаа баталгаажуулсан 50-60 төгрөгийн үнэтэй токеныг бирж дээр гаргаад тэр Монголын хөрөнгийн биржид төлөөд байдаг шимтгэлээ багасгаад гол арилж байгаа цөмөрөө IDAX дээр авчираад өөрсдийнхөө бирж дээр одоо тэр шимтгэлээ хөрөнгөлөх орлогоо нэмэгдүүлэх энэ ажлыг хийх ёстой гэж бодож байгаа. Тэгээд энэ RT гэдэг токен бол зарагддаг. Тэр нь яг 100% хувьцаагаараа баталгаажсан тийм токен IDAX дээр явж байгаа. DAXT гэдэг DAX-ийн орлогыг 30%-аар хуваах тийм токен гаргасан байсан. Энийг бол хувьцаа руу хөрвүүлэх тийм яриа бол өнөөдөр болно үдээс хойш. Хувьцаа болох тийм боломжийг нь олгоё гэдэг тийм саналыг бол бас дэвшүүлж байгаа. Тэгвэл энэ туршилт бол дэлхийд амжилттайгаар хийгдсэн байна. Өнөөдөр төгрөгийг бид нар бэлэн мөнгөөр нь баталгаажуулаад монт гэдэг энэ аргамцсан төгрөгийг гаргаад ингээ яваад байгаа. Өнөөдөр энэ токен нь Solana руу шилжснээр гүйлгээний зардал нь 1 төгрөг болж байгаа бол бид нар өнөөдөр энэ нөгөө банкны апууд дээр мөнгө шилжүүлэхээр нөгөө түрүү хэллээ шүү дээ 50, 100, 150, 300 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэр нэг банкудад ингээд нэг байнгын ингээд нэг юм хамжлагтай байх тэр байдлыг халаад өөртөө энэ хөрөнгө оруулалт хийгээд боловсруулсан байгаа. Custody гэдэг нь хитвч шүү дээ. Custody та нар санаж нөгөө 12 сард бид нар нөгөө блокчейн солиод полигон дээр гарахад 400 мянган хаяг полигон дээр үүссэн шүү дээ. Өнөөдөр 478 мянга болсон байгаа. Хамгийн идэвхтэй нөгөө блокчейн дээр гүйлгээ хийгдэж байгаа сүлжээ бол энэ полигон болсон. Манай Монголдо. Яг бол артcoin наашаа цаашаа одоо та нар ингээд ardap-наасаа койно шилжүүлж байгаа шүү дээ. IDAX руугаа эсвэл эсрэгээр. Тэр чинь дандаа блокчейн дээр хийгдэдэг байгаа байхгүй. Тэрний өртөх нь 20 төгрөг байгаа. Монголд байхгүй банкны салбар хийж чадаагүй юмыг бид нар хийсэн. 20 төгрөг болгоцсон өртөх нь. Өртөх нь шүү. Бид нар уучлаарай та эдээс бол нэг 300-аад койн аваад байдаг гэж магадгүй тий. Тэр нэг ашигын төлөө бас ажиллаж байгаа юм чинь. Нэг хувьцаа эзэмшигтэй хөдлөө. Тэгвэл өрсөлдөгч өнөөдөр өрсөлдөөнд орчиндоо зах зээлдээ тохируулаад энэ бодлого явна. Тэгвэл өнөөдөр монтоор Solana сүлжээн дээр гүйлгээ хийхэд өртөх нь дараа сараас эхлээд 1 төгрөг болно. За тэгээд төсөөлөд үзээр ардапаараа цөмөрөө хоорондоо гүйлгээ хийхэд бидний өртөг 1 төгрөг болох нь шүү. Тэгвэл бид нар өнөөдөр за мөнгөө төлбөрөө дэлгүүрт ороод хийхэд нөгөө нэг банкнаас нөгөө банк руу шилжүүлэхэд 300 төгрөг төлдөг байсан бол ардапаар хоорондоо мөнгөө нөгөө утасны дугаараараа QR-аараа шилжүүлэхэд бид нар хүсвэл өртгийг бууруулахад 1 төгрөг рүү болгож болох юм. Энэ дээр бол бид нар Монгол банктай бусад одоо санхүүгийн зохицуулагч байгууллагуудтайгаа хууль тогтоогчдод ажиллаж энэ өртгийг банкны энэ нөгөө гүйлгээ ажил гүйлгээний шимтгэлийг бууруулах талын ажлыг бол бид нар анханасаа энэ нөгөө банкны төвөөлтийг хийнэ гэж зорьсон шүү дээ. Тэгвэл энэ ажил бид ингээд цаашаа явж байгаа. Энэ ажлыг бол та бидний хөрөнгө оруулсан байгаа энэ крипто үндэстэн гэдэг компани маань одоо манлайлаад явах юм шүү. За ингээд ер нь бол өнөөдөр үдээс хойш бас та нарт нэг зүйл
хилчээ урьдчилаад хувьцаа эзэмшигчтэй хүндлээд Монгол цэг нет гэдэг app сулгацсан байна уу? Монгол нет дээр 1-2 хүн байна уу те? За Монгол нет бол өнөөдөр танилцуулга үдээс хойш хийхээ. Монгол нет гэдэг нь бол Монголын одоо Facebook гэсэн үг шүү за. А гэхдээ дотроо дэлгүүртэлтэй. Art shop гэдэг сүмөрөө олон жил ингээд бас хунтлаа штэ. Өнөөдөр 15 цаг 15 минутаас та нар энэ миний app руугаа ороод маркет гэдээ дарчаараа. Тэрэн дотор нэг юм 2 бүтээгдэхүүн байгаа. Нэг нь нөгөө 10 сая төгрөгийн 1000 коинаар авч болж байгаа урамшуулал. Нөгөөх нь бол өдөр болгон сая төгрөгийн худалдаа авалтыг 500 мянган төгрөгтэй тэнцэх арткойноор их худалдаа авалт байгаа. Нэг хүндлэл өгч байгаа. Өнөөдөр ямар компани байгааг нь манай Пүүжэ хэлэх бах. Би 3 цагаас бас явна. Тэгээ төрүүлээд тэр 500 мянган төгрөгөөр сая төгрөгийн худалдаа авах авалтын ваучер аваад байгаа шүү. Тэр нь нөгөө энэ Монгол нет дээр яваад байгаа байхгүй. Бид нар холбогдсон. За тэгвэл өнөөдөр бид нар нэг гайхамшигыг зарлана. Юу гэхээр шууд Монгол нет дээр монт болон арткойноор хүмүүс хоорондоо мөнгө гүйлгэх боломжтой болж байгаа шүү. Тэгэхээр Facebook дотроо нөгөө найз руугаа ороод тэдэн төгрөг шилжүүлээгээд ингээд шилжүүлдэг тэр юмыг хийцэн байгаа. Тэр бол гайхамшиг. Бид нар хитвчээ авчиад Монгол неттэй шууд холбогдсон байгаа. Тэгвэл сошиал медиа дээр, Facebook дээр нөгөө мөнгө нь яваад байх нь шүү. Ардапаас гадуур таны ардап дээр хүлдэгдэлтэй байгаа мөнгө төгрөг одоо тэр дотор Монгол неттээр би оргил руу 1500 төгрөг шилжүүлээ гэвэл тэр комментэн дотор нь хитвчээрээ шууд мөнгө шилжүүлнэ. А тэр дотор явж байгаа барааг авъя гэвэл шууд тэр сошиал медиа платформ дотроо бид нар гүйлгээгээ хийх боломжтой болсон. Тэгэд энийг сонсож байгаа хүмүүс нь одоо анхных нь та бүгд маань болж шүү те. Тэгэд бид нар бол Монгол неттэй тодорхой хэмжээнд бас ингээд нөгөө хамтын ажиллагаатай хөрөнгө оруулалттай тийм компани байгаа. За ингээд орогдол дарга алей өшөө нэг юм тодруулаад асуу. Тэг. Ийшээ гарч ирээд яах юм? Энэ микрофон. Айна. За баярлалаа. Сайхан мэдээлэл өгч бод. Гэхдээ 2-3 асуулт тодруулахгүй болохгүй. Нэгдүгürt нь хувьцаа хуваана гэж хэлж байна. Хувьцааг хуваах хэсэг судлаар бид нар урдлын нодингийн билүү уржингийн хувьцаа эзэмшлийн хурлаар хилцээд хуваахгүй гэж шийдчихсэн. Тэгэхээр энэ бол засаглалын хувьд болохоор хувьцаа хуваах асуудлыг хувьцаа эзэмшлийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрт нь convertible bond гаргана гэж хувьцаанд хөрөх бонд гаргана гэж. Энэ бас л хувьцаа эзэмшлийн одоо dilution болно шүү дээ. Тодорхой шинэ хувьцаа эзэмшил. Тэгэхээр энийг ямар конвершнаар хийх вэ, яах вэ гэдэг бол хувьцаа эзэмшлийн хурлаараа шийдэх ёстой. Тэгэхээр хувьцаа эзэмшлийн хурл энэ хурлаар хэлцэгдэхгүй байгаа учраас жижигтэн зарлах юм гэж ойлгож байна зөв. Нэг асуулт бас хариулагдаагүй өнгөрцөн. Би ер нь бол манайх крипто үндэстэн хувьцаат компани хэлбэрийнхээ хувьд ч үйл ажиллагаагаа хувьд ч манайх Монголд ETF одоо зөвшөөрөл аваад явах боломж хамгийн өндөр бас тохиромжтой гэж бодож байгаа. Тэгээ бас ийм юу төлөвлөгөө байна уу гэдгийг би асуусан. Миний асуултанд хариулт гарч ирсэн. Тэр тодруулчаа. Баярлалаа. За юу 3 асуултанд хариулъя. Эхнийх нь бол бид нар хувьцаа хуваана гэж байгаа. Төрүүчийн хурлаар бол бид нар хувьцаагаа UBX руу шилжүүлчихье гэдэг нэг шийдвэр гарч ирсэн 2 жилийн өмнө. Тэр маань биелээгүй олон шалтгаан байгаа. За зохицуулалтын шалтгаан байгаа. Нөгөө талдаа бол энийг шилжүүлээд нөгөө нэгэнт биткойн, крипто ч өөрөө нэг юм муу нэртэй болоод хүмүүс бүгд жигшээдсэн юм чинь явахгүйсэн. Тэгээд одоо энэ асуудлыг тавина. Шилжүүлэх асуудлыг. Тэр санхүүгийн зохицуулахороо одоо үзэж байгаа бол миний ойлгож байгаагаар тэр журмаа батлах бах. Сая чинь бас Чингис хаан гэдээ бирж гарцсан. Бурхан минь. Тэгээд энэ биржүүд хоорондоо хувьцаагаа ингээд хөрвүүлэх шилжүүлэх асуудал арай хялбар болох болоо гэж бодож байна. За хуваах асуудал бол бид нар хувьцааг хуваах асуудал тавихгүй. Бид нар энэ өөртөө байгаа одоо аль нэг компани маань байна шүү дээ. Энд чинь түрүү нөгөө хувьцаа эзэмшигчдийн бүтцийг гаргадаа. Одоо манад байгаа энэ одоо бидний асуудал биш болчихж байгаа шүү. Одоо манай хувьцаа эзэмшигч. Манад байгаа энэ нэг хэдэн компани шүү дээ. Энэ эзэмшиж байгаа эндээс нэг 20% нь тусгаарлаад
тусгаарлчиж жагаад ард бит татгалуулчихж жагаад ард бит кастодионы үйлчилгээ үзүүлээд тэр хувьцааг нь өмнөөс нь тэ IDAX дээр гаргах ажлыг хийчих юм. IDAX дээр гарахтаа 1000 дахин хуваагдах ба. 1000 дахин. За эсвэл 100000 дахин хувааг. Тэ маш жижигхэн токен гарна гэсэн үг. Тэр нь өөрөө хөрөнгө оруулагч үндэснийг цогцлох манай үндсэн эрхэм зорилгод нийцээд байгаа. Юу гэхэлэр хүн нөгөө Blue Sky гэдэг энэ башиг бүхлээр нь авч чадахгүйсэн шүү дээ монголчууд. Давхраар нь авч чадахгүйсэн. Сантиметрээр нь бол аваад байгаа байхгүй. BS9 гэдэг. Тэ. Тэгээ сар болгон түрээсээ энэ нөгөө хас банкнаас аваад байгаа шүү. Тэгэхээр тэр хөрөнгийн ардчлалыг ард иргэдтэй хүртээмжтэй болох ажлаа бол бид нар үргэлжлүүлээ хийчихье. Тэгэд энэ нь бол нөгөө IDAX дээр арилжаа нэдвчээд ирэхлээр шимтгэл нь хөрөнгийн биржид биш. Манай крипто биржид орж ирэх юм байна. Энэ бол гэхдээ энэ хурлын нөгөө юу эрх мэдлээс гараа авчиж байгаа. Хоёр дахь асуудал бол таны зөв. Хөрвөх бонд гарвал бид нар хувьцаа эзэмшигчдэрээ хурлаараа асуудлаа оруулаад шийднэ. Ээлжид бусаараа. Гэхдээ тэрний наан болохоор бид нар төлөөлөл удирдах зөвлөл дээр асуудлаа шийдэх ёстой. Тэрийг төлөөлөл удирдах зөвлөлөөр оруулаад шийдсэн юм байхгүй. Тэгэхээр оргил маань бол одоо сарын өмнөөс ажлаа аваад ажиллаж эхэлж байна. Тэгээд юм бэлэн болохоор энэ бага бүрэлдүүлээд асуудлаа төлөөлөл удирдах зөвлөлтөд танилцуулаад тэгээд хувьцаа эзэмшигчдэр оруулж ирээд асуудлаа шийдэх ёстой болно. За, гуравт бол ETF гэдээ ярьж байна. Биднэрт бол UBX гэдээ бирж байгаа. Тэр Invescore-ын нөхдүүд бол ETF Монголын анхны ETF-ийг UBX дээр гаргасан. 12 сард. Тэрнтэй адилхан ETF-ийг бид нар UBX дээр гаргах ажлыг таны саналыг хүлээж аваад бид нар төлөөлөл удирдах зөвлөлөөр оруулаад энэ underwriting компаниудтайгаа үнд цасны компаниудтайгаа хамтарж байгаа тийм ETF гаргах ажлыг зохион байгуулах талаар энэ манай төлөөлөл удирдах зөвлөл удирдлагын багтаагаа ярьж агаад цөмөрөө тэг хийх ёстой болох хаа гэж бодож байна. Тэгээд монголчууд бол одоо үнэн мөнийг энэ үнэн юм байна, энэ худлаа юм байна, энэ биткойн юм байна, энэ нь shitcoin юм байна, энэ нь altcoin юм байна, энэ нь altcoin юм байна гэдгийг ялгаж салгадаг болсон байгаа. Тэгэхээр тэр тал дээрээ цөмөрөө өнөөдөр нөгөө ямар ч усны зах зээлийг бол зааглаад хардаг болчлоо шүү дээ. Altcoin ч шал өөр юм байна гэдгийг бол олоод хартсан байж байгаа. Миний бодлоор бол altcoin нөгөө 100 руугаа явна, 1000 руугаа тэмүүлнэ. Тэгээд нөгөө $1 руугаа тэмүүлнэ. Цаад tokenomics нь тийм болоод байгаа. Тэгэхээр тэр талын одоо боломжуудыг энэ боломж юм байна, энэ нь аюул юм байна гэдээ ялгаж салгадаг болсон байгаа үед бол цөмөрөө одоо тэр ETF-ийг гаргаад хөрөнгө оруулагчдад санал болгоод ажиллах бүрэн боломжтой гэж бодож байгаа. Тэр нь бас манай нөгөө UBX-гээ биржээ маань ажилч гисэн төхөмтэй юм болох юм байна. Тэ. За ингээд өөр асуулт байна уу? Өөр хүнээс ойлгоогүй зүйл асуух, эргэлзэж байгаа зүйл, шүүмжлэх зүйл байна. За байхгүй бол ингээд хилцэх асуудлын дагуу энэ асуулт хариултын хэсгээ хаагаад санал хураалтаа эхлүүлээ. Апа гаргаад санал хураалт нь болохоор манайхаа юун дээр санал хураалт явуулах вэ? Батбаяра хүнэ. Гэхдээ ямар асуудлаараа санал хураалт явуулах юм? За тэгвэл тузын дүгнэлтээ би дахиад уншаад өгье. Тузын дүгнэлт. Компани тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76-гийн 1-11 төлөөлөл удирдах зөвлөлийн 24 оны тэр нэг тасал нь илүү юм байна шүү. 24 оны 4 сарын 23-ны өдрийн шийдвэрийг тус үндэслэн болгон гэдэг энэ алдаатай ямар хуульч хийсэн тэр үнийг шийтгэмээр юм байна. Тогтоох нь хүлэг түнүү аудит крипто үндэстэн компани 23 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсгүй. Компани 23 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан хангалттай гэж дүгнэсгүй. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж тайлангийн дүгнэлтийг хувьцаа эзэмшигчтэй ээлжид хурлаар танилцуулж хурал зохион байгуулалт комисс даалгасгүй гэж.
танилцуулж батлуулах ба гэж байгаа юм те. Энэ манай оргил бичсэн юм шиг байна да ер нь. Тий. За. Тий энэ алдаатай юм байна уу? Энэ манай оргилын бичсэн зүйдлсэн тогтоол юм байна. За ямар ч үсэн тэр агуулгаар нь тэгээд энэ нөгөө манай хуульчид энийг нэг хуулийн баримт болгоод тэр өдөр төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлт болон бусад энэ төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталт юм уу? Зүгээр хувьцаа эзэмшигчдийн хурал өөрөө дүгнэлт гаргадаг юм уу? Мөс төгссөн байна уу? Байна. За аль ер нь та гарч ирээд байна. Одоо ирээдүйд тууцсан гишүүн болох юм чинь тууцсан ажлыг хий. Би зүгээр яач зүгээр. Манай нэгдүгээр өгүүлбэр дээр байна л да. Энэ төлөөлөл удирдах зөвлөлийн 4 сарын 23-ны өдрийн шийдвэрийг тус үндэслэн гэхээр бид нэр өнөөдөр төлөөлөл удирдах зөвлөл маань өнөөдөр хуралдаж буй ийм одоо тийм бидний засаглалын хувьд энэ байж бас арай боломжгүй зүйл л. Би түрүү аудитороос асуусан тийм 3 сарын 28-нд та өөрөө 4 сарын 28-нд хэлэхэд бидний нэг л төөрөгдүүлсэн тийм мэдээллүүд яваад байна л да. Энэ төөрөгдүүлж болохгүй. Тэгэхээр энэ хизээ төлөөлөл удирдах зөвлөлийн хурал маань болчих ба. Түрүүн би юунд хэлсэн л дээ. Санхүүгийн хувьд үйл ажиллагааны тайлан хоёулангийн хангалттай гэж. Үйл ажиллагаа санхүү хоёр бол хоёулаа хангалтгүй л байгаа л да. Яг бид нар одоо ган хэсгэлийн хэлдгээр модон тайлан батлах ёстой учраас бид нар хангалттай гэж батлах ёстой байх та. Би энэ зүйлээр түрүүн би юугаа хэлчихсэн. Тэгээд энэ тогтоол маань ядаж 100 гарах ёстой л да. Төлөөлөл удирдах зөвлөлийн хурал маань 23 өнөөдрийн болсон бол өнөөдөр үгүй бол урд нь болсон өдрөө зөв тавьчихъя гэж. За чи тайлбар хэлэх үү? Яасан? Чи энийг бичсэн юм уу те? Амар их алдаатай. За чам дээр тэгээд би сая зарлалсан ш дарга хэмжээ авна гэдэг. За тэгэхээр яа гинэ? Одоо энэ өдөр нь тууцын хурлын тогтоолыг баталт юм уу? Хувьцаа эзэмшигчид өөрсдөө энэ тайлангаа баталт юм уу? Тогтоолыг батлах уу? За тэгвэл тууцын хурал чи хэдэнд боллоо? Тууцын хурал хязаа боллоо орно. 3 сарын 20 өчигдөрийг очиод хараад шалгаад тэгээд яа. Тий. За. Тэгээд бас нэгдүгээр асуултан дээр найруулгын зүйлс бас байгаад байна. Хоёрыг захирлаа. Юун дээр? Нэгдүгээр одоо зүйл дээр хүлэгт хөмний аудит крипто үндэстэн компани гэдэг нэг нэр яваад байгаа байхгүй юу? Хүлэгт хөмний аудит компани крипто үндэстэн одоо компани санхүү тайлбар хийсэн гэдгийг найруулгын дээр оруулж ирмээр. Тийм байна. За тэгэхээр энийг юу манайхан хариуцлагатай энэ ажилдаа хамтах хэрэгтэй байна. Энэ хүлэгт хүннүү аудитын энэ крипто үндэстэн компани 23 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг манай хувьцаа эзэмшигчид ямар ч байсан зөвшөөрөх ёстой юм байна тийм ээ. Түрүү нөгөө хүлэгт хүнүүгийн нөхдүүд маань бол тайлангаа танилцуулсан шүү дээ. За тэгээд үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хангалттай гэж үзнэ. Тэнийг батлах ёстой юм байна. За тэгээд энэ бол зүгээр даалгавар тузаас өгсөн даалгавар юм байна шүү дээ. Энэ хурал зохион байгуулж байгаа нөхдүүд энд хоёр дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдээр батлуулаарай гэдэг. Тэгээ энийг энэ хуулийн одоо шаардлагад нийцүүлээд найруулад алдаагийн засаад энэ тогтоолоо гаргаж ирэх хэрэгтэй байна. За би энэ нөхдүүдийнхээ өмнөөс тууцынхаа өмнөөс энэ хуульчийнхаа өмнөөс энэ та бүхнээсээ бас үлцэл өчье. Энэ арай хангалтгүй ажилласан байна. Энэ хуудсан дээр бол. За микрофоноо тийш нөгөөрэй. За хувьцаа эзэмшигч алтгаач. Тэгэхээр энэ манай юуны крипто үндэстэй хувьцаа эзэмшигчийн төлөвлөлийн дүгнэлт гэсэн байна. Энэ болохгүй л дээ. Чи манай нөгөө юунаас хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарч байгаа эцсийн шийдвэр байхгүй. Тэгэхээр энэ шийдвэртийн 3 дугаар асуудал бол ерөөс огт байхгүй. Энийг хасах хэрэгтэй байна нэгдүгээр. Хоёрдугаар компани үйл ажиллагааны
санхүү хоёр тайлан нийлүүлээд хангалттай гэсэн байна. Тэгэхээр миний бодлоор бол яг үйл ажиллагааны тайлан бол хангалттай гэж хийх ажлуудаа хийсэн байна. Санхүүгийн тайлан яагаад хангалттай байж болохгүй? Энэ чинь угаасаа алдагдaltaа санхүүгийн тайлан гарсан байгаа үстэй. Тэгэхээр алдагдaltaа санхүүгийн тайлан гарсан байхад энэ тайланг бол хангалттай гэж дүгнэх үндэслэл байхгүй. Тэгэхээр энийг салгаад тэр үйл ажиллагааны тайлан хангалттай гэж үзээд санхүүгийн тайланыг хангалтгүй гэж дүгнэлтийг энэ хувьцаа эзэмшдэг бодлоос гаргах нь зүйтэй. Ашхууг дуудахгүйчдгөө. Энэ компани хуулиараа яг юу гэж компанийнхаа хуулиар юу гэж заасан байт юм бол тэрийг нэг хараатай цөмөр. Энд чинь юм байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэж гаргах хэрэгтэй юм байна. Энэ толгой нь буруу юм байна те. За тэгээд энэ төлөөлөл удирдах зөвлөлийн зүгээс одоо батлаад явах үедээ ингээд нөгөө хянаад тэгээд хэлэлцээд оруулаад ирж байгаа тэр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг зүгээр л одоо сайшаагаал муу дүн бол тавих хэрэггүй баг. Зүгээр тэрнийг нь одоо хүлээн зөвшөөрөх тухай л асуудал явагдах баг те. Энэ одоо танилцууллаа. Тэгээ бид нар энийг хүлээж авлаа гэдэг. Тэгээд энэ хүлэгт хүннүү аудитын гаргасан байгаа дүгнэлтийг нь бас бид нар сонслоо. Энийг нь хүлээн зөвшөөрлөл гэдэг юм гарах баг. Тэрнээс энийг одоо хангалттай юу, хангалтгүй юу, сайн уу, муу юу гэдэг энэ чинь ингээд дүгнэлт гаргах нь бол бас хэрэг одоо хуулийн дээрээ юу гэсэн байт юм бол тэрийг нэг олоод харчдаг хөө. Тэгээд энэ хурал даргалагч ган уяг гэх баг шүү те. Энэ тэгэхээр манай энэ хуульчид энэ хувьцаа эзэмшигчтэй үндэслээд энэ хурлуудаа илүү хариуцлагатай хандаж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд урнаа чи мэдэхгүй бол тэр мэддэг хүнээс нь асуугаад энийг бэлтгэх хэрэгтэй байсан шүү. Оргоо. Ашгүй хаана. За одоо хуульчаас нь асуу. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэж гарна. Крипто үндэстэн хувьцаа эзэмшигчдийн хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэдэг. Тэгээ хурлыг даргалагч гэдэг би эн чинь байх хэрэгтэй байна. Энэ компани 76 компани хуулийн 76 дугаар зүйлийн 1-11 гэдэг нь юу гэж байгаа юм бол тэрийг л харчмаар байна. За сайн байна уу? Намаа нэмдэрч гэдэг хувьцаа эзэмшигч. Энэ тогтоол угаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол байх. Нэгд. Хоёрд компани тухай хууль болон компани дүрмээр тогтоогдсон заалтыг удирдлага болгоод 2024 оны 4 сарын 23-ны өдөр биш түүцийн хурал хэдний өдөр хуралдсан тэр шийдвэрийг өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж дэмжих хэсэг тухай асуудал ярьж байгаа. Тэгэхээр тэр үндслүүдэд биччихээд эхнийх нь 2024 оны 4 сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтын дүн үндслэн тогтоох нь гэд хөлөгтгөнөө аудитын гэдэг дээр би санал өөр бас давхар яриа явьчээ. Энэ түүцээс өгсөн төвлөлтийг үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар түүцээс өгсөн төвлөлтийг хилцэж батлах тухай гэсэн компани заалт байх хэрэгтэй байна. Хуулийн. Хоёрдугаарх нь хөлөгтгөнөө аудитын санхүүгийн тайланд хийсэн төвлөлтийг хүлээн зөвшөөрсгөө гэдэг утган дээр би зүгээр төрүүнээс хойш нэг шүүмжлэх гэж байгаа юм шиг яриад байгааг шүү дээ. Илээгүй юм аа. Уучлаарай энэ цуг санал зурж хурц сууж байгаа улсуудаасаа бас компани нэр хүнд янз бүрийн юмд хамаагүй төгөлд хийж болохгүй байх гэж байна. Би зүгээр саналаа хэлчихье. Энэ бол миний санал шүү. 2023 оны компани үйл ажиллагааны үр дүн юу бол гайгүй байна. Агц байна. Яг тэгэхээр компани хүн цэнийг ирээдүйд өсгөх юм хийгдчихэж. Харин санхүүгийн хувьд, санхүүгийн тайлангийн хувьд хөрөнгийн бирж дээрх санхүүгийн тайлан хийж үргэлжлэн биш байна. Аудитын төгөлд гаргачихсан санхүүгийн тайлан чинь иж бүрэн биш байна. Яг тэгэхээр аудитын санхүүгийн санхүүгийн тайлан, иж бүрэн санхүүгийн тайлан өөрөө дөрвөн тайлан нэмэн тодруулахтай байх ёстой. Өнөөдөр энэ хурал дээр болон хөрөнгийн бирж вебсайтаас нэг ч тодруулгын өгүүлбэр бий болж хараагүй. Хоёрдугаарт энэ бизнесийн үйл явц хөгжөөд сайжраад байхад 180 хэдэн сая төгрөгийн мөнгөн орлого орсон 47 сая төгрөгийн бодит орлогыг хэрэгжилтээр хүлээн зөвшөөрсөн. Энэ зөрүү орлого нь хайжцсан.
Энийг яагаад тодруулахгүй байгаа? Нэг хоёрт компани хөрөнгийн үнц нь нэлээд өссөн байгаад байгаа. Гэтэл энэ үнцийн өсөлтийг яагаад балансын өдрөөр болон балансаас хойш хугацаагаар тодруулахгүй байгаа юм? Энд үнцээс гүс захирлын хүчээ эзэмшлийн хуралд танилцуулгаар 4 сарын амтнэр бичиж компани санхүүгийн тайлан 2023 оны 24 оны 3 сарын эдний дотор гацсан байх ёстой. Тэр өдрөө тайлан гарсан өдрөөр ямар байсан юм? Аудитын дүгнэлт 3 сарын 28-нд гарсан юм шиг байна. 3 сарын 20-ны өдрөөр ямар тусд нь аудитор нь ч санхүүгийн гүйц захирал нь ч санхүүчин ч энийг тусд нь тодруулж өгөөгүй. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ил тод бодиттой мэдээллийг үнэн зөв өргөж өгч чадахгүй байна. Юу гэхээр энэ компани үйл ажиллагааг ойлгодог, ялангуяа гүйцэтгэх удирдах түүх байж байгаа улсууд л энийг хараад ойлгочихж байгаа. Хамаарал энэ өдөр тутам энэ рүү ордгоо буюу энийг сайн мэдэхгүй улсуудад тэр ойлголтыг нэг дор нэг зөв утгаар өгөх шаардлагатай хэмжээнд хувьцаа эзэмшигчийг мэдээлэлээр хангаж чадсангүй. Энэ мэдээлэлээр хангах үг нь гүйцэтгэх захирлч бай, санхүүгийн тайлан баталгаажлага аудиторч бай. Тийм учраас за би баахан ямарчлаа. Тийм учраас энэ удаагийн түүцийн тогтоол дээр би санал хураалтан дээрээ ч хэлсэн. Би энэс татгалзаж байна энийг баталгаас гэдэг. Юу гэхээр санхүүгийн байдлыг бодиттойгоор үнэн зөв илэрхийлж санхүүгийн мэдээллийг хэрэглэгч хувьцаа эзэмшигчдэд зөв өгөөгүй мэдээллийг бид нэр сайхан байна, зөв байнаг алгадчихад авах нь хувьцаа эзэмшигч бидний хувьд өөртөөхөө эсрэг явж байгаа юм нэгт. Хоёр хувьцаа эзэмшигчдэд зөв мэдээлэл өгөхгүй байгаа гүйц захирал гүйц нэгтэн бодогч аудиторыг бид нар ёс зүй буюу этикийн хувьд бид нар ийм өмнөөс үйлчлэг аваа явуулж явах ёстой мүү гэдэг утгыг ярих ёстой гэж бодож байна. Тийм учраас санхүүгийн тайланд өгсөн дүгнэлт болон үйл ажиллагаатай уялдаагүй учраас энэ тайланг баталгаас татгалзаж гэнэ гэсэн. Юу гэдгийг дүгнэлтээ санал нийлэхгүй байх гэсэн утгатай. Ямар дүгнэлттэй вэ? Санхүүгийн үйл ажиллагаа санхүүгийн тайлан болон аудитлын санхүүгийн тайлан дээрх үйл явц нь бизнесийн бодит үйл явцыг үнэн зөв харуулж чадахгүй байна л гэсэн. Яг аль нь болохгүй байна гэсэн үг үү? Би сая хэллээ л дээ. Хөрөнгө хэсэг дээр хөрөнгөө энэ компани янз бүрийн хөрөнгө санхүүгийн хэрэгслүүд эзэмшдэг. Энийг ямар зорилгоор яагаад санхүүгийн юугаа гаргачих вэ? Балансаа гаргачих. Энэс нэг ойлголоо. Одоо яа. Энэ орлогын тайлан энэ дээр аль нь буруу гэж хэлээд байна гинэ. Орлогын тайлан дээр мөнгөлгийн тайлан дээр 187 сая төгрөгийн 87 сая төгрөгийн дараагийн гаргачих та. Тэг тодорхой мөнгө орлого нь. За энэ орлого нь энэ байна. Чин юу бодит орлогын орлогын дэлгэрэнгүй тайлан байна. 47 сая төгрөгийн орлого хүлээн зөвшөөрсөн байна. Мөнгөлгийн тайлан дээр нь очиж 187 сая төгрөгийн орлого орцсон, мөнгө орлого орцсон л байгаа. Юу ордоо нөгөө дараагийнх нь энэ тайлбарлах дээр байхгүй. Юун дээр байгаа. Хөрөнгөний бирж дээр санхүүгийн тайлан дээр тайлбарлчих уу? За. Хамгийн гол нь эн чинь хараа эзэмшиж байгаа хөрөнгө нь ямар зорилгоор ирээдүйд өгөөж олох гэж эзэмшээд байгаа юм уу? Төр зүрийн ханшийн зөрүүн дээр яах гээд байгаа юм уу? Энийгээ зөв бүжигчихгүй байна шүү дээ. Чад орлогоо зөвшөөрөх, хөрөнгөө зөвшөөрөх утгууд өөрөөр болно шүү дээ. Хөрөнгө оруулалтаа харуулчих. За ойлголоо. Тэгэхээр эн чинь нөгөө хөрөнгө нь энэ шүү. Тэ энийг орлого олох гол байлгаж байгаа баг. Тэгээ за та хоёр нэг сайхан мэтгэлцчээрээ цайны цагаар би яг 12:40-оос хурлаа яан шүү. За. Бид бол 30-аад хуудастай санхүүгийн тайлан аудитлэгдсэн тайлангаа бол хөргүүлсэн байгаа. Энэ дээр яаж тайлгнах нь бол манай хурал зохион байгуулж байгаа багийнхны үйл ажиллагаа баг. Мөн одоо аудитлэгдсэн тайлан гижүүрнээр нь хувьцаа эзэмшигчтэй гижүүрнээр нь одоо танилцуулах ёстой. Бид нар дүгнэлтээ хувьцаа эзэмшигчтэй хуралд гээд хувьцаа эзэмшигчтэй зориулсан дүгнэлтээ бол 2 хуудсыг л энд дээр гаргасан шүү дээ. Заана байгаа хуудснуудыг энэ дээр гаргах хэсгийг бол манай хурал зохион байгуулж байгаа хүмүүс мэдж байгаа хаа. Бид хэдэлтэй бол ямар энэ слайдыг болсоосон тэр хэдэлтийг мэдэхгүй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгөний биржийн сайт руу ороод бас дутын дутуу оруулсан юм шиг байна тий. Тэгээд энэ бас гүйцэд оруулах хэрэгтэй баха. Хуулийн хэрэглэн дээр гамхаг хэсгэл асуудал шүү дээ. 76-гийн 1.11 мадагш нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэрэглэх зүйл биш. Төлөөлөл өдөрт зөвлөлийн зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал бол
компани тухай хуулийн 62.1-ийн 8 дугаар зүйлийг үндэслэж гаргах ёстой. 62.1-ийн 1-9 уучлаарай. 62.1-9 дээр компани жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар төлөөлөл өдөр зүйлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах гэсэн ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ хүрээнд хийх ёстой шүү. Манай хуулийн хэрэглээ зөв байх ёстой. Манай урнаа маань тэгэхээр энэ 76 дугаар зүйлгээд бүр манишаага хөөдөж гэнэ үү те? Энэ юу юм? За тэр бол дэмэрэл байна заа. Тэгээд энэ тогтоол нь юм биш шүү. Нөгөө одоо бид нарыг нөгөө эхлээд нөгөө маргуулсан крипто үндэстний хувьцаа эзэмшигчтэй хурлын тогтоол гэдэг. За энэ асуудал нэг шийдэгдлээ. 4 сарын нөгөө нямд орж маань хаачаа. Гараа авчихсан уу? Хурал болгон дээр юм ярьчаа гараа авчдаг нөхөр. 4 сарын 24-ний өдөр Улаанбаатар компани 23 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг батлах тухай. За энэ юм шиг байна те. Компани тухай хуулийн 62 дугаар зүйлийн орогдлолтоор одоо энэ болж байна те. 62-ийн 1-9 дэх хэсэг крипто үндэстэн хувьцаат компани хувьцаа эзэмшигчтэй хурлын 24 оны 4 сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл энэ чи яг юу болоо явчих. Өнөөдөр чи 24 нь үү? За. Болон тогтоолгын комиссийн тогтоолыг тус үндэслэн тогтоох нь. Крипто үндэстэн хувьцаат компани төлөөллийн удирдах зөвлөлийн дүгнсэн 23 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг баталсахгүй гэж. Энэ нь одоо тэгээд миний юм дээр хаана вэ? Агуу энэ ч байна л та. Байсан юм. Энэ нөгөө энэ бэлтгэсэн байсан юм. Би буруу юм уншсан юм байна уу? Тэр яагаад тэрийг гаргасан ойлгосонгүй. Энд ч үг үсгийн чалдаа алга шүү дээ. За тэгээд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг гүйцэтгэх захирал мөнх оргил даалгасваа гэж. Саяны нямд оржийн яриад байгаа юмн дээр болохоор санхүүгийн тайлал нь бол би саяны тэр үзүүлдэг орлого үр дүнгийн тайлан санхүүгийн байдлын тайлан тэр нь бол аудитоор орцсон. Тоонууд нь одоо хөлийн дүнгууд нь тарж байгаа гэж ойлгоод байгаа тийм ээ. Тэгэхээр тэр тайланг бол бид нар авч үзээд төлөөлөл удирдах зөвлөлөөр хэлэлцээд энэ түрүүн дахиад орлого үр дүнгийн тайлан гаргадаа. Нөхдөөд бол энийг сайшаах одоо муулах асуудал байхгүй шүү. Энэ дээр манай компани бол 88 сая төгрөгийн алдагталтай ажилласан. Тэгээд 47 сая төгрөгийн орлого олоод 143 сая төгрөгийн зардал гаргасан гэдэг юм байна. Энийг бид нар тууз хэлцээд ишээ оруулж ирсэн та хэд маань болохоор туудсын нөгөө гаргаж ирж байгаа дүгнэлтийг зүгээр батлах тухай асуудал байгаа юм шүү. За тэгээд орлого үр дүнгийн тайлан дээр юу вэ гэхээр оны сүүлээр өмнөх санхүүгийн байдлын тайлан. Оны сүүлээр бид нар 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан юм байна. Тэрний дийлэнх нь манай энэ хөрөнгө бусад эргэлтийн хөрөнгө буюу одоо нөгөө манай хөрөнгө оруулалтын багцад байна гэдэгт энэ гол санаа явж байгаа. Тэгээ энэ ч нэг юм байна. Энэ 609 сая төгрөгийн өртөө 612 сая төгрөгийн өртөө байна шүү гэдэг энэ санаа явж байна те. Бус нь бол манай компани эзэдийн өмч гэсэн үг. За энэ дээр тэгвэл та хэд маань ардапаараа ороод саналуудаа өгнө. Тэгээ тоолгын комисс ажилдаа орох уу. Тэгээд эцсийн дүнгээ танилцуулж байгаа.
Батгааяг цагшилтаа баярлалаа. За крипто үндэстэй хувьцаат компани хувьцаа эзэмшигт ээлж турлын дэгийн дагуу тоолохын комиссаас энэхүү уралд холбогдох хэлэлцэх асуудлын хүрээнд санал хураалтын дүнг бол нэгтгэж танилцуулъя. За компани тухай уулын 67 дугаар зүйлийн 67.3-8-д заасны дагуу хувьцаа эзэмшигт ээлж турал саналын утсаар урьдчилан ирүүлсэн санал болон артапаар өгсөн саналыг тоолж санал хураалтын дүнг нэгтгэснийг үндслэн тогтоох нь хурлаар хэлэлцсэн компани 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөл удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай асуудалд хуралдаанд оролцсон саналын эрхтээ нийт 59,723 ширхгийн хувьцаа эзэмшигчдээс урьдчилсан саналын утас болон артапаар 59,623 ширхэг буюу 99.83% зөвшөөрсөн санал өгч дэмжигдлээ. Баярлалаа. За чи яач хөө нөгөө өмнөх нөгөө хурлын эрсцээ танилцуулсан тогтоолоо гаргаад байна та. Өглөө яадаг. Хэдэн хувийн эрсцтэй байлаа цөмөрөө. Эрсцэн. За ингээд 58.45% эрсцтэй юм уу те өнөөдөр. Ингээд хөө. За би дахиад хувьцаа эзэмшигчтэй төвчээр гаргаад хуралдаа цаг гаргаад идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлээ. Тэгэхээр манай нийт 113,212 ширхэг хувьцаа байд юм байна. Өнөөдөр хуралд болохоор 59,723 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс ороод хурлын эрс 58.145%-тайгаар хурал маань явагдсан юм байна шүү. Энд дээр манай компаниуд бүгд орохлоор уг нь 70% гараа явчих хэвээр одоо ягаад бүгд ороогүй юм уу те? Саналаа. Өөрийнхөө ардбитийн саналыг хассан юм. За тэгэхээр тийм тайлбар байгаа юм байна шүү. Нөгөө энэ крипто үндэсний чин доор ардбитийг бид нар түрүү жил хийсэн учраас тэр хувьцаа саналын ирэхгүй болоод энэ эрсцэд орохгүй болоод явцсан юм байна шүү. За тэгээд энэ эрсцээ баталсан тогтоолоо бол цөмөрөө батлана. Сая мөн хурлаа одоо хүчин төгөлтөр болгож гин гэсэн үг. Сая болохоор төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолыг батлах тухай санал бол тогтоол бол батлагдсан байна. Тэгээд тэрийг чам хэм блэ? Бямб гэрэл маань бол танилцууллаа. Ингээд манайхан өөр энэ тогтоолуудтай хуралтай холбоотой асуулт санал шүүмж байна уу? За багхгүй бол би энэ хурал манай 23 оны тайлангийн хурал крипто үндэстэй хувьцаат компани тайлангийн хурал амжилттай явагдлаа. Та бүхнийг хуралтай идэвхтэй оролцсон бол талархал илэрхийлээд энэ хурлыг одоо хаалаа шүү. Тэгээд болж байна уу? Хурлаа хаалаа. Крипто үндэстэй хувьцаат компани хувьцаа эзэмшигчид та бүхэндээ талархал илэрхийлээд өдийн цайгаа уухыг урьж байна. За баярлалаа.